За сайн байцгаана уу? Өнөөдөр Өөхүү подкастныхаа цоошин дугаараар та бүхэнтэйгээ хүрч байгаадаа маш баяртай байна. За тэгээ өнөөдрийн Өөхүү подкастт маань Герман улсаас номон дээр маань оролцож байгаа. Тэгээд өнөөдөр бид хүмүүсийн маш олон хүмүүсийн сонирхдаг сэдвийн тухай ухамсарын сэргэлтийн тухай ярив. Ухамсарын сэргэлт гэж юу юм? Гэгэрл гэж юу юм? Тэрнтэй одоо тийм одоо цагтаа байна гэдэг нь одоо яг юу? Яагаад холбогддог юм? За мөн бясалгал заавал хийх ёстой юм уу? Тэгвэл бодол бидний бүхий ядраад юм бодлыг ер нь бид нар яаж ашиглах ёстой юм гэдэг талаар маш сонирхолтой. Тэгээд би яагаад энэ подкастнда номоноогоо урьж оруулсан бэ? Тэгэхээр номон манай хандцгүй залуухан хүн тэгсэн мөртлөө энэ ухамсарын сэргэлт гэдгийг өөрөө мэдсэн. За бас юмсын тийм амьдралын мөн чанар, юмны утга учирыг бид одоо надаас маш олон хүмүүсээс илүү өмнө гараад алхаад энэ талаар илүү маш ондогоор хардаг, маш ондогоор ойлгуулдаг. Тэгээд тэрийг маш олон хүмүүстэй хүргэх тийм сэтгэлтэй, тийм гайхамшигтай бүсгүй учраас номоноогоо урьсан юм аа. Тэгээд номоноо үргэлж танилцуулж байгаа. Номон сүүлийн 20 гаруй илүү жил юм асуудал амьдарч байгаа. За нэг ийм гайхамшигтай бүсгүй байна. За баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн өглөөний орой мэндийг хүргэе. Германаас, Монголоос болон бусад орнуудаас үзэж байгаа та бүхэнтэйгээ уулзахад таатай байна. Бас подкастнда урьж оруулж байгаа сарнаагчтай гүнээ талархъя. Маш их баяртай байна. Сэтгэл догдолж байна. Гой сэдвийн талаар ярих гад та бүхэнтэйгээ уулзж байгаад өнөөдөр маш их баяртай байгаад байна. За миний нэрийг Номон дээр гэдэг. Би холбооны бүгд найрамд Герман улсад ирээд 20 гаруй жил амьдарч ажиллаж суун. За 13 настайдаа Герман улсад анх ирж исэн. Тэгээд одоо тэрнээс хойш ерөнхийдөө Германд амьдарч байна. За одоо бидний ухамсар гэдэг бол оршихуйтай шууд холбоотой юм явагдаад байна л да тий. Тэгээ бид нар оршихуйг бол бүгд сайн мэдж байгаа. Гэхдээ оршихуйг бол хизэж үгээр тайлбарлаж хэлж болдоггүй. Үг бол хязгаарлалттай. Хязгаарлагдмал учраас оршихуй бол хязгааргүй байдаг учраас нэг ч үг өгүүлбэр оршихуйг бол тайлбарлаж болдоггүй юм бэлээ. Гэхдээ замыг зааж өгөх чиглэлээр олон ч багш нар эртнээс одоо тий эртний нэтхэг хятад тэгэл одоо бүгд одоо манай монголчууд бол сайн мэдж байгаа санскрит үгэнд ямар их тий утга агуулгаддаг үлээ. Бурхан гэдэг чинь ч гэсэн санскрит брахман гэдэг үгнээс гаралтай тий. Бурхан гэхээр хүн одоо ер нь бол бид нар чинь төсөөлөл амьдчихдээ тий. Тэгэхээр төсөөллөөрөө бид нар л бүх юмаа бүтээж байна гэсэн үг байхгүй юу? Тий. За тэгээд ухамсар гэдэг бол одоо би ингэж яг бид нар бүгдээрээ ухамсартайгаараа амьдраад явж байна гэсэн үг. Амьдрал нь бол шууд оршихуйн буюу таны шууд тусгал болчдөг гэсэн үг. Тэгэхээр одоо би одоо бид нар ингээд өөрсдийгөө мартах ч юм уу тий өөрсдийгөө андуурах гэдгээр л амьдраад байна л да. Тий. Тэр нь юу гэсэн утгатай л одоо зүүч шиг юм шиг аахгүй зүү зэрэглээ шиг хар цагаан хосолсон жаргал зовлон хосолсон хоёр талт ертөнцийн бид нар оршоод байгаа байхгүй. Тэгэхээр оршихуй өөрөө одоо энэ хоёр ертөнцийн хоёулангийн агуулсан бидний нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй зөвхөн мэдрэгддэг тийм одоо оршихуй мөн чанар бол хязгааргүй, болцолгүй, нөхцөлгүй, хайр байдаг, баяр баясгалангийн дээд байдаг. За инэрэнгүй сэтгэл байдаг, нинжин сэтгэл байдаг тий. Сэтгэл гэдэг чинь одоо тэрнээс гараад ирж байгаа. Бид нар бүгдээрээ сэтгэл гэдгийг мэднэ, хүн болгон сэтгэлийн амтан гэж ярьдаг тий. Тэгэх юм бол
өөрөө одоо оршихуйн мөн чанар бол өөрөө тэр гүн гүнзгий сэтгэлийн нэгүслийн үндэс нь байх нь. За тэгээд сэрх гэж ярьж байгаа Будда багш 2600 жилийн өмнөөс одоо энэ буддын сургаалыг айлдаж эхэлсэн тийм үү? Буд гэдэг үг чинь өөрөө санскрит гаралтай үг. Сэрх гэж байгаа тийм. Тэгэхээр юунаас сэрнэ? Ямар нэг юмнаас сэрж ир. Тэгэхээр Будда гэдэг чинь өөрөө сэрсэн хүнийг хэлээд байгаа. Будда багшийн өөрийнх нь нэр бол Гаутама Сиддхарта гэдэг нэртэй хүн байсан шүү дээ. Одоо Баян хаант улсын улсад одоо хааны хүүхэд болж төрсөн тийм ээ. Тийм ханхүү хүн байсан. Тэгээд амьдралын утга учирыг ойлгохын тулд бол замдаа гарсан гэж ярьдаг юм. Тэгээд түүхтэр бол их сонирхолтой л да. Будда багш замд явж байгаа л одоо нэг хөгшин хүн хараад нэг хөгшин хүн чи яг ингээл таяг тулаал ингээл бүгтийг л явж байгаа тэгэл асууж байгаа тийм энэ яагаад ийм байгаа ингээл те ямар ч концепт байхгүй мэдэхгүй шүү дээ те тэгсэндээ ер нь тэр хааны ордноос гарч үзээгүй элбэг дэлбэгээс гарч үзээгүй гинт ингээд гарч байгаа байхгүй те тэрийгээ тэгэл одоо ингээд одоо нэгсэндээ амьдрал хүл тавьж ийн л гэсэн үг шүү дээ те тэгээд хөгшин хүн ийм байдаг яагаад гэвэл энэ биений хөгшрөөд ирэхээр ийм болдог одоо өгсөн хүнийг ингээд дээрээ ингээд дөрвөн хүн ингээд юу яагаад явж байгаа шүү дээ бариад явж хахад нь энэ яасан ингээд тий тэгээд энэ хүн өөд болчихжээ өгчжээ тий тэгээд өөд болсон хүн болохоор ингээд бинээсээ ингээд би ингээд өгцөн гэдэг тайлбарлаад ингээ энэ болгоныг тэгээд эн чинь ингээд дотроос нь нөгөө юм гал асч эхэлж байгаа гэсэн үг одоо гал асаад ирэхээр чинь ямар баа нэгэн асуултууд өөртөө гарч ирнэ. Яагаад юм бэ гэдгийг бид нар чинь нэг ухамсар чинь өөрөө цаанаасаа ямар нэгэн байдлаар шин зүйлийг олж мэдхийн тулд энэ яагаад ингэдэг юм бол ямиг тайлбарлахын тулд ойлгохын тулд явдаг тий. Тэгэхээр бид нар чинь байнга суралцаж явж идэг, байнга шин зүйлийг олж мэддэг, тэрнээсээ сурдаг. Тэгээ ер нь Бурхан Будда багшийн түүхээс харахад энгийн нэг хүн байсан. Энгийн хүн байжгаад амьдрал төл тавиад жинхэнэ дотроос нь одоо тэр гал нь насаж асуулт амьдралын утга учирыг олохын тулд явжиж ер нь сэрсэн гэж тий. Тэгээд одоо ингээд Бурхан Будда багшийн сургаалууд одоо хүртэл одоо бидний тий Будда багшийн сургаал гэдээ явдаг шүү дээ тий. Сайн муу талыг тайлбарсан хүний одоо нүгэл гэж юу юм тэгээд зовлон гэж бол байдаг. Гэхдээ зовлонгоос ангижрах зам байдгаа гэд. Иесус Христосийн хувьд ч гэсэн Yeshua те Назаретін Yeshua гэдэг бас л нэг хүн байсан. Тэгэл тэр хүн маань бас өөрөө одоо гэгээрээд сэрээд те тэгээд одоо тэр үедээ зогтсон үг өгүүлбэр тэр үедээ таарсан одоо эцэг тэгээд надаар дамжуулж та одоо Тэнгэрийн хаант улсад очинч гэдэг юм уу те ингээд Библийг уншиж ирсэн хүмүүс ч байгаа уншааг унж байгаа. Гэхдээ ерөнхийд нь бол тайлбарлаж бас л нэг хүн байсан. Энэ хүн маань бас л амьдралын утга учир нэгсэндээ хүн гэдгээсээ сэрж байгаа гэсэн үг. За хүн гэд одоо бид нар нэг юм бодлоос уусан гарсан нэгсэндээ оршихуй бодол болж өөрийгөө мартаад тэгээд энэ бодол ч өөрөө одоо бид нарыг энэ ертөнцийн төрлөө гэдэг юм бодол гарч ирж байгаа байхгүй юу. За тэгин гут чинь нялх хүүхэд дөнгөж ихээс төрөөд ихийн хөвлөгөөс гараад зөвл бурхан төрж байгаа. Юу ч ямар ч ойлголт байхгүй, юуны ч ойлголт байхгүй тийм үү. Тэгин гут тэр чинь тэгээд одоо зөвхөн хайр л мэдэрж байгаа. Ихээс одоо тэр хайрыг мэдэрж байна. Ихээс ихийн хөвлөнөөс гарч ирээд энэ одоо энэ гадна явагдаж байгаа энэ дуу аваа шууган гэдэг ч юм уу гэрэл хүйтэн халуун гэд бүх 5 метр хүүгээрээ тэрийг мэдэрж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд ерөөсөө бүхэл юм ингээд хайраар л уусч гарч ирдэг гэсэн. Тэгэхээр оршихуй мөн чанар бол ерөөсөө хайр байдаг. Ямар ч хүүхэд муухай гардаггүй шүү дээ. Ямар ч амтан муухай байдаггүй байхгүй юу. Байгаль ертөнцийн ямар ч муухай юм байдаггүй шүү дээ. Гол нь ганцхан хүн гэдэг чинь өөрөө өөрийгөө одоо бурханлаг
бурханлаг зан чанараас үүлээс бурханлаг үндсээс таслаад өөрийгөө мартаад зүудэлж ийна л гэсэн үг байхгүй. Энийг бид нэр хорвоо ертөнц гэж яриад байгаа. Амьдрал гэж яриад байгаа. Тэгэхээр энэс сэрхийг зүуднээс сэрнэ гэсэн нэг өөрийн мөн чанарыг олж мэдхийг сэрнэ гэдэг. Ухамсар сэрэлт гэдэг маань тэгвэл өөрийнхөө Одоо ухамсарлж байна гэсэн үг байхгүй юу? Өөрөө жинхэнэ өөрийгөө ухамсарлж байна гэсэн үг. зүуднээсээ сэрж ийн гэсэн үг юм уу? Амьдрал гэдэг юмны утга учирыг ойлгоод, олоод, таньж мэдээд энэ бол зүуд юм байна. Эннээсээ би сэрийгээ сэрж байгаа хэсэг юм байна гэж би ойлголоо. Тий. Одоо яг тэр чинь яг ийм байна. Одоо хүн болгоны өөрийн гэсэн зам бай. Тулах зам. За энийг бол карма гэж ярьдаг. Карма бол үйл гэсэн. Үүлийн үр, тий? За кармаг бол физикийн ухаан дээр тайлбарлахад бол таталцлын хууль дээр тайлбарлана, тий? Бүх юм чи энергиэс тогтож байгаа шүү дээ. Өнөөдөр энэ чи ширээ сандал таны харж байгаа энэ эд хогшил чинь хөдлөхгүй байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн чинь энергиэс тогтож байгаа байхгүй. Тэгэхээр бүх юм энергийн чичиргээнд байдаг гэсэн үг. Үйлцэлд байдаг гэсэн үг. Тэгэхээр энерги чинь устдаж үгүй болохгүй зөвхөн форма өөрчлөл явж идэг. Тэгэхээр тэр энерги бид нар бүгд энэ бие чинь ч гэсэн бүгд энергиэс тогтож байгаа. Бүх ертөнц энергиэс тогтож байгаа. Тэгээд энэ бүхэн чинь хөдөлгөөнд байгаа. Бүх юм өөрчлөгдөд амьдрал чинь бүх юм өөрчлөгдөж байгаа. Цаг тутам, минут, секунд тутам бүх юм чинь өөрчлөгдөж байгаа. Нэг юм хизээч хэвэндээ байдгүй. Тэгэхээр энэ энергийн хөдөлгөөн. За энэний ард нэг юм байгаад байна. Энийг мэдээд байгаа нь. Одоо ингээд та бит хоёрыг ярьж байгаа. Та бит хоёр хоёлаа мэдчихээн, тийм үү? Харж одоо 5 метр хүүгээрээ мэдчихээн. Тэрийгээ цуглуулсан одоо энэ одоо тархины үйл ажиллагаа явагдаж штэ энэ чинь. Тэгээ энийг чинь ингээд яаж ярих уу, яаж үг хэлээ зохицуулах уу гэдэг ч юм уу. Тэгээд ойлгож авч байгаагаа шууд одоо төрсөлж те ингэж төсөөлж ингэж ярьж байгаа штэ бид нар. За ийм агуу бидний мөн чанар бол оршихуй бол хязгааргүй. Агуу. Өөрийгөө мартдаг. Гол нь тэрийг бид нар амьдрал гэдээ яриад байгаа. Тэгээд мартаад өөрийгөө салгачж гин гэсэн үг. Одоо би ингээд танд ингээд ярьж урд нь ярьж хэлжсэн те. Хязгааргүй оршихуй бол хязгааргүй. Ерөөсөө л сэтгэл байдаг. Тэр чигтээ сэтгэл байдаг. Хайр байдаг. Одоо энэ мөн чанаруудыг яриад байна шүү дээ. Чанар нь ийм чанарууд агуулдаг. Тэгээд эн чинь ямар ч нөхцөлтэй одоо ямар ч нөхцөл болцол байхгүйгээр ямар ч юмтай холбоосгүйгээр ингээд оршиж идэг л байхгүй энэ ч оршихуй гэж яриад. Тэгээд туршлага хуримтлуулахын тулд зүүдэлж болж байгаа. Одоо ингээд өөрийгөө мартчих штеп. Тэгээ хязгаарлалд оруулж байгаа байхгүй. Тэгээд хүн гэд өөрийгөө гаргаад ирж байгаа. За тэгээд хүн гэдэг дотор чинь эмэгтэй, эрэгтэй. За тэгэл нэр нь орж ирнэ, нас хүүс. Тэгэл одоо ямар ээж аавтай, ямар амьдралтай ах эгч дүүс, тийм мэрэгжил эзэмсэн, тийм сургуульд явдаг гэдэг одоо нөгөө би гэдэг дээр чинь те. Нялхууг чи одоо эго сууж н. Одоо тэгээ дараа нь эгогийн талаар хэдүүлээ ярьцгаана. Тэгтээ эго сууж эхлэхээс өмнө бол хүүхэд тэр үлсэж ингээд өөрийгөө хараад би гэдгээ мэдхгүй тэр үлсөөдийн тэр тэгмээр энэ ингэмээр ингээд нэрээ хэлээд өөрийгөө хэлээд байгаа шүү дээ тий. Гэхдээ нэрээ хэлээдэг чинь эго одоо суугаагүй үе дээр тэгээд байгаа. Өөрөө нэг ёсонтой биетэйгээ нягт наалдаагүй үед бол жоо өөрөөсөө ингээд холдуулж хэлээд байгаа байхгүй юу. Одоо нэгсэнтэй өөрийгөө ингээд би тэгээд энэ ингээд ингэж байгаа илэрхийлэхдээ тэр охин тэгээд энэ тэр хүүхэд тэгээд энэ миний одоо тэр нэрийг хэлнэ шүү дээ. Одоо сарна гэж нөгөө багаас нь ахвал сарна гэдэг чинь үг аваагаар чихэнд нь хоногшоод намайг сарна гэж дууддаг юм байна гэдэгтээ эхлээд нэртэйгээ ингээд холбож эхлэн шүү дээ өөрийгөө. Тэгэл ингээд үргэлжлүүлэл эмхтэй гээл би эмхтэй юм байна. За би монгол хэлээр ингээд ярина шүү дээ хоорондоо хүмүүс ингээд ойртон дандаа гаднаас сурж байгаа юмнууд тахгүй. Дандаа гаднаас хамгийн ойрхон эцэг их ах トゥ хамаадан садан ингээл тэгэл сургууль багш цэцэрлэг те тэгэл одоо ингээл томроол одоо найз нөхөд юу байдгийг бүх юм гаднаас нь ингээд сур. Тэгэхээр бүх юм програм бичигдээд байна гэсэн үг. Цагаан цаасан тэр чинь нөгөө програм одоо хардвер дээр нь бичигдэж байна гэсэн үг байхгүй. Софтвер бол өнөөдөр за би тэгвэл одоо ингээд босоод нэг цай уучидаа гэдэг чинь софтвер би зүгээр одоо ингээд нэг бодож байгаа бодол байхгүй. Тэгсэн чинь
би уулын кофе уугаа сурцсан. Айгүй их кофе ингээд уусаар агаад одоо миний бие одоо ерөнхийдөө би бол кофе уух дуртай гэдэг ч юм өөртөө ингээд унтаа bewusstsein буюу даалт ухамсартай суусан програмнуудын нийлбэр нь 99% нь бидний одоо амьдралыг ингээд чиглүүлээд идэг гэсэн үг. Бид нар өөрийн мэдлэхгүй тэрийг хийгээд идэх гал гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо тэр хүүхдтэр ерөөсөө эго тогтож эхлэхээс өмнө ингээд яг нь сэтгэл судлал модал дээр таад бүгдээрээ энийг мэддэг хүмүүсээ байгаа шүү дээ. Тэгэхээр тэдэн наснаас эдэн нас хүртэл тим суудаг гэсэн ерөнхийдөө тийм ойлголтууд байгаа тийм. Гэхдээ миний юу ярих гээд байна вэ гэхэлэр эн чинь одоо л ийм оршихуу гэдэг чинь бол ерөөсөө бурхан өөрийгөө мартаал тэгэл хязгаарлал тэгэл одоо нэг ийм дүрд оруулаад тэр дүр нь одоо тэр дүрдээ өөрөө итгэл үнэмшил бол хамгийн чухал юм байгаа байхгүй. Тэгэхэд тэр бодол дотроо өөрөө уусан ороод бодол дотор байгаа дүрдээ итгээд тэр дүрэн дотроо тоглоод яваад байна гэдэгтээ наалтчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө тэр дүр чи яах юм? Номон дээр гэдэг дүр одоо би нэг юм зүүдэндээ ингээд одоо миний бодол бурхны бодол зүүдэлж байгаа байхгүй юу? Бурхан зүүдлэн чинь бодол нь ингээд одоо бид нар чинь тэгдэг штэ унтахтаа. Зүүдэлдэг штэ. Техник үйл ажиллагаа явагдал ингээд зүүдлэхэр ингээд баахан бодол орж ирэл тэгэл хаана юу явж байгааг мэддэхгүй тэрэндээ тоглоод явж байгааг нь мэддэгдэг тий. Яг тэрнтэй адилхан бид нар бурханыг өсөндөө зүүдлээд өөрийгөө мартаад зүүд нь маш бодит болж гарч ирээд одоо энэ амьдрал гэдэг маш бодит. Тэгээд энэ биеинд нягт шигдэн гутаа эго гэдэг чинь одоо эгог дараа нь тайлбарлая. Гэхдээ энэ биеийн шигдээд тэгээд өөрийгөө ертөнцөөс таслаад нэг хувь хүн бусд нь надаас тассан одоо юу югдүглээ таслагдмал гэдэг лөө. Бусд нь надтай ямар ч холбоогүй юм байна гэдэг. Одоо нөгөө холбоогоо тасалчихж байгаа гэсэн. Уул нь бол тэр чинь ерөөсө бидний мөн чанар бол та бид хоёр бусдын бүгдээр адилхан. Бүгд адилхан. Өөрийгөө л мартцсан гэсэн үг. Тэрийг зүүдгээд байгаа. Тэрнээс сэрхийг өөрийгөө танин мэдхийг өөрийгөө олж харахыг сэрх гээд байгаа. Ингэсэндээ гэгэрл гэж яриад байдаг байхгүй. Өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг ойлгож ухаахыг сэрх гэж яриад байгаа юм шүү дээ тий. За тэгвэл окей. Одоо тэрнээс чинь дараагийн асуулт урагнаа. Бидний тэгвэл жинхэнэ мөн чанар гэж юу юм бэ? Би ингээд нөгөө гадаадын маш олон ингээд юмнуудыг ингээд сонсож байхад бид нар бол бүтээгч гэж яриад байдаг байхгүй юу? Тэгэл одоо бид нар одоо бүтээгч юм байна гэж одоо юу бүтээгээд байгаа юм лээ гэж бодож байгаа байхгүй заримдаа. Тэгээд одоо бүтээгч гэдэг нь одоо юу ба яриад байдгийг болоо гэж бодоод байдаг. Шинэ гадных нөгөө англи хэл дээр ингээд ямарваа нэг юм гипноз ч юм уу мотивашн өгнүүд ингээд яах та. Би бол бүтээгч гэж хэлээд идэх. За тэгвэл бид нар юу бүтээгээд байна? Бидний тэгвэл яг мөн чанар нь одоо яг юу юм? За та өөрийгөө олж харж мэдэхгүй байна тийм үү? Энд хоосон орон зай, хоосон чанарыг яриад байна. Тэр хоосон гэдэг чинь өөрөө void гэж яриад байгаа шүү дээ. Хоосон. Хоосон гэхдээ бол нөө дүрс байхгүй хоосныг хэлээд байгаа шүү. Түүнээс хов хоосон юу ч байхгүй хоосон биш. Одоо бидний төсөөлөл нэгсэндээ одоо бидний харж байгаа амьдралыг харж байгаа бидний зүгээс амьдралыг ингээ харахаар бүх юм чинь дүрсэндээ харагдаж байгаа зү. Бүх юм чинь ингээ дүрс болоод гарч ирж байгаа байхгүй юу? Энэ дүрс байхгүй мөртлөө энээс одоо хязгааргүй орон зайг энэ одоо хязгааргүй орон зайн дотор дүрс нь биднэрт ингэж харагдаад энэ юм туршлага хуримтлуулахын тулд хоосноос дүрс болж гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгээд туршлага цуглуулж чадчих штэ. Түүнээс биш хоосон орон зай өөрийгөө мэдрэх ямар ч боломж байхгүй. Тэгэнгүүт хоёр талтай хоёр одоо поляритет буюу хоёр ертөнд одоо энэ хоёр талт те хоёр туйлт сайн муу сайхан муухай төрөлт үхэлт гэдэг ингээд нэг хоёр талын юм гарна. Гэхдээ эн чинь өөрөө illusion хуурмаг гэхгүй юу? Одоо бид нөгөө нэг зэрэглээг ингээд харахаар чинь зэрэглээний цаана ингээд юм харагдаж байгаа юм шиг боловч яг ингээд ойртод ингээд очиод ингээд харахаар юу ч байдаггүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан зүүд зэрэглээ байхгүй юу? Тэгвэл маш бодит. Гэхдээ яагаад харьцангуй бодит одоо бид нар бол өөрсдөө үнэмлэхүү бодит үнэн бохгүй юу?
Оршихуй бол үнэмлэхүү үнэн. Хизээч хувирдахгүй үргэлжийн мөнхийн ганц үнэн байдаг бол тэр оршихуй. Одоо бидний зүүд гэж яриад байгаа нэгсэндээ энэ амьдрал гэж яриад байгаа энэ ертөнц чинь болвол хязгаартай дээрэс нь харьцангуй үнэн бохгүй юу? Тэгэнгүүт бүх юм хоёр талтай yin yang хоёр загас байдаг штэ. Яг тэрнтэй адилхан. Цагаан байж ич хар байна, хар байж ич цагаан байна. Жаргал байж ич зовлон байна, зовлон байж ич жаргал байна. Тэгэхээр заавал энэ хоёр туйлт ертөнцийг бий болгож ич өөрөө өөрийгөө мэдэх гэдэг штэ. Заавал өөрөө өөрөөсөө салж өөрөө өөрийгөө нэгсэндээ энэ зүүдээр дамжуулж өөрөө өөрийгөө мэдрэх гээд байгаа байхгүй юу? Бурхан гэдгээ. Тэгэхээр тэрийг л ерөөсөө маш амархан тэгтээ таны бодол бол хэцүү болгоод идэг. Тэгэхээр бодол гэдэг чинь амар агуу юм. Бодол хүчтэй гэж яриад байдаг шүү дээ. Үнэндээ бодол хүчтэй биш. Та хүчтэй байхгүй. Бид нар хүчтэй байхгүй. Тэрийг бид нар мартцсан л байгаад идэг болохоос ш. Тэгээд бодлоор дамжуулаад та энэ ертөнцид амьдарч байна гэсэн үг. Бурхан та өөрөө гэж бодоход бурхан бодоод сэтгээд ингээд бүтээгээд яваад байна гэсэн үг. За тэгэл метафизик тэгэл энэ квантын физик гэл энэ сүүлийн хэдэн жил айгүй их дөрвтэй сайхан явагдаад эхэлж штэ тий. Тэгэхээр шинжлэх ухааны талаасаа ч гэсэн тайлбарлахад амар болж эхэлж байгаа байхгүй. Шинжлэх ухаан бол өөрөө ерөөсөө ямар нэгэн ямыг хэмжих хэлбэртэл тайлбарлаж чаддаг тийм үү. Тэгэхээр хос орон зайг өөрөө мэдрэхээс нааш зөвхөн шинжлэх ухаанаар тайлбарлаж чадахгүй байгаа тэрнтэй л гол нь байгаа байхгүй. Тэгэхээр бодол гэдэг дээр яриад би л та ингээд бодлыг би ингэж хэлдэг байхгүй хүмүүст ингээд асуухаар тэгээд бодлоо харна гэдэг тийм яаж бодлоо харах вэ те. Та бидгээр айгүйх ярьсан те. Бодол харна гэж чинь эмоц сэтгэл хөдлөлөө хар гэл те. Сэтгэл хөдлөл чинь. За тэгэхээр эднийг хэдүүлээ ингээд багцлаад тус нь аваа тайлбарлая л та те. Бодол гэж юу юм? Сэтгэл хөдлөл гэж юу юм? За мэдрэхүй чинь ерөөсөө энэ бидний тарихтай ямар холбоотой байгаад тийм гэсэн тэ тий. Тэгээд зовлон жаргал хүн болгон л жаргалтай сайхан амьдрмаар байгаа шүү дээ. Бүгдээрээ. Тэ? Ямар ч ерөөсөө зовъё гэсэн хүн нэг ширхэгч байхгүй. Дараа нь дандаа л жаргаж амьдрахыг л хүсэн шүү дээ. Ганц хүсэл бол тэр л байхгүй юу хүн болгоно. Гэхдээ тэрийг хайдаг нь болохоор гаднаасаа хайдаг гэсэн үг. Жаргалаа бол дандаа гаднаасаа. За би нэг хүүхдтэй болчих юм бол жаргачих гээд байгаа юм шиг санагддаг ч юм уу тий. За би нэг юм байшинтай болчих юм бол жаргах гээд байна. Би нэг илүү их нэг хэдэн дөрөх илүүтэй болчих юм бол нэг жаргачих гээд байна. За би нэг машинтай болж байдаг. Хүн болгоны төсөөлөл тэрэн дээр өөр л дөө. Гэхдээ жаргал гэдгийг дандаа гаднаасаа хайждаг. Хэсэгхэн хугацаанд жаргаж байгаа юм шиг болол тэр нь өөрчлөгдөд ирдэг. Тэ? Дахиад нөгөө дараагийнхаагаа хайж эхэлдэг. Дахиад ингээл үргэлжлүүлэл хайгаал эхэлдэг. Тэгэхээр бид нар энэнийг бас сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бодол гэдэг чинь өөрөө нэг ёсондоо байнгын өөрчлөгдөж идэм байна. Байнга илүү бодол байгаад идэм юм. Ингээд контролдож чадахгүйгээр бодол эргэлддэг. Өглөө ингээл нүдэ нэгэл босонгууд чинь за яах вүлээ, маргааш яах вүлээ, өнөөдөр чи яах вүлээ, за тийш явна, за хүүхдээ тэгнэ, сургууль цэцэрлэг соёлоо ажил тэгнэ яваа тийш ингээд гээл ерөөс ингээл нөгөө хэдэн мянган бодол ингээл өглөө босоход нь гараад ирдэг. Тэгэл өдөржингөө нөгөө бодолтой дарагдаал, бодолтой нухлагдаал, ядраал, хамаг энерги нөгөө бодолтой зарцуулагдаал тэгэл нэг мэтгэд орой болцсон байдаг. Тэгээ яг үндэ тэр хүн жаргаж чадчихна уу гэхээр яг үгүй л байгаадаа л гол нь байгаад байна л да. Тэгэхээр жаргал гэдэг чинь уул нь бол яг өөрийн мөн чанар واخгүй юу? Жинхэнэ жаргал. Жинхэнэ хайр гэдэг чинь. Тэгээд бид нар нөгөө мартчихад мартах дээр хамгийн гол нь нэгдүгээрт мартаад хоёрдугаарт багаас сурсан гаднаас хуримтлуулагч гаднаас хурааж авсан програмууд те. Эцэг эх, гэр бүл, найз нөхөд тэр орны, тэр улсын, тэр зан үйлтэй холбоотой тийм бүх юмнууд ч ингээд нийлээ тэр хүнийг ингээд нэг хувь хүн бий болгочиход шүү дээ тий. Тэгээ ерөөсөө ингээд нэг гоё баймаар байдаг. Нөгөө айдас нь гадаа ард нь ингээд байнга байждаг тий. Тэгэхээр айдас гэдэг чинь ерөөсөл уул нь бол хоосон юм. Нэгтэй хүн болгон ямар нэгэн айдастай. Хамгийн том айдас бол өхлийн айдас байдаг тийм үү? Үхээс хүн айдаг.
Үхэхээр миний одоо бидний бодож байгаагаар бол за би төрсөн үнэн өөх нь үнэн. Тэгтээ өхөнгүүд би байхгүй болчихно гэд. Баймаар байгаад нь штэ. Нэг удаан амьдрчмаар штэ. Нэг ад жаргалтай байчмаар штэ. Тэгэн гут ч өвчих гээд идэг. Тэгээ хизээ өхөө мэдгүй мөртлөө мөнх амьдрах юм шиг нөгөө маргааш болно. Маргааш. За би маргааш айгүй сайхан болчих واخ гэдэг ч юм уу те. Эсвэл одоо за яг одоог ерөөсөө анхаардаг гэсэн. Цаг хугацаанд дээр ярих юм. Нэгсэндээ бидний ой санамж асар агуу ой санамжтай. Асар агуу төсөөлөн бодох чадвартай. Ерөөсөө энэ хоёроос л зовж идэг гэсэн. Тэгэхээр өнгөрснийгоо бодоод өнгөрснөөс сурж авсан хуримтлуулсан туршлагаас одоо нөгөө сураал өнгөрөөч шүү дээ. Тэгхгүйгээр бодоол өгдөг тэрийг. Тэр тэгсэн энэ ингэсэнтэй тэр мүү энэ ингээл эсвэл одоо өөрийгөө одоо буруутгадаг ч юм уу. Эсвэл одоо би тэгчихгүй явдаа гэд. Энэ чи дандаа өнгөрсөнтэй холбоотой яваад. Ерөөсөө өнгөрснөө тавьж чаддаггүй. Нөгөө ой санамжин дотроо л бодол нь эргэлдээд идэг. Ой санамжнаасаа нөгөө бодлоо дахиж шинээр гаргаж ирээл дараагийнхаа амьдралыг бүтээгээд байна гэсэн. Тэгэхээр төсөөлөлтөө бол бид нар за ямар ч байсан тэгэл нэг одоо хүний нас дунджаар тэд юм чин за би нэг тэт амьдрчих байлгүй ч гэдэг юм уу нэг юм төсөөллөө шүү дээ тий. Тэрнээс хинч маргааш өнөөдөр өгөхөд одоо ингээд тэр дороо нам болчихыг мэдэхгүй шүү дээ. Маргааш ч юм уу тий. Эсвэл нэг 5 жилийн дараа ч юм уу хинч мэдэхгүй байхгүй. Ямар нэгэн байдлаар. Тэгэхээр ерөөсөө хүн яг одоо аз жаргалтай сайн сайхан байхаа ерөөсөө ингээд мартчихад байгаа байхгүй. Яагаад гэвэл одоо байж чадахгүй нэгсэндээ яг л одоо байж ич л нөгөө өөрийн мөн чанарыг таньж чаднаа л гэсэн. Тэгэхээр чи юу гэсэн үг вэ? Өнгөрсөн одоо бидний нэг юм цаг хугацаа чинь одоо ингээл за өнгөрснөөс ингээл нэг юм линеар явдаг шүү дээ. Ингээл бид нар цаг хугацаа шугамн гэж хаардаг тийм. Шугамн тий. Шугамн цаг хугацаа одоо ингээл ирээдүр ингээд явж гинэ гэж бидний төсөөлт тэгж бод. Тэс чинь тэгээд бодол өөрөө тэгж гаргаж ирээд байгаа байхгүй. Бодол чи өөрөө цаг хугацаа байхгүй. Цаг хугацаа орон зайг л бий болгож байгаа чи өөрөө бодол байхгүй. Нэгсэндээ бурхан хийгээд байгаа болохоос биш бодол бурханаас тусдаа юм ерөөсөө чи ганцхан юмыг л яриад байгаа байхгүй. Бурхан гэдэг төсөөл тэр дээр нэг өвгөн байгаа тэр доошо харж байгаа бид нарыг ингээд жаргаахын жаргаагаа зовоохын тийм ерөөсөө байхгүй. Та жаргаж гинүү зовж гинүү гэдгээ өөрөө шийднэ гэсэн. Тэрийг өөрөө одоо жишээл хүнд ингээ хэлэхэр чинь үгүй би зомооргүй л байгаа шүү дээ. Хин зовхыг хүсэх юм. Тэгээ би яагаад өөрийгөө зовлонгоод ингээд зовлон дотор ингээд байлгаад байгаа. Тэгвэл би яагаад өөрөө тэргээ бүтээгээд байгаа. Тэр ямар ч одоо ийм байх боломжгүй байхгүй юу? Одоо бидний сурцсан одоо тий бид нар чи ингээд бид хит хүсэхгүй шүү дээ. Хин ч тхийг хүсэхгүй шүү дээ гэж ярьж эхлэн шүү дээ тий. Та мэдгүйгээр тэрийгэ бүтээгээд байна гэсэн үг. Та өнгөрсөн за тэр хүүхэд байхаас ахуулаад ээж аав чинь зодсон уу загилсан уу тэр найз залуу чинь хаяа явцсан уу тэр хүн өнгөрцөн үү тэр хүн хайртай амар хайртай энэ чинь бол аюу том асуудлууд л та. Гэхдээ яг мэдэхгүй болохоор ингээд тас зуурчаад тавьж явуулдаг өнгөрснийг. Тэгэхээр өнгөрснийгоо л одоо авчраад ерөөсө бүтээгээл байна гэсэн үг. Одоод бол тэгэхээр ерөөсө цаг хугацаа гэдэг чинь өөрөө зүүдэнд бол яг нөгөө өнгөрсөн ирээдүйн хоёр цаг хугацаа байгаад байна. Үнэн мөн чанартай болвол жинхэнэ үнэн юу вэ гэхээр цаг хугацаа байхгүй яг одоо л гэдэг. Яг одоо, яг энд, яг одоо. Энэ л үнэн байна. Үнэн гэдэг нь болохоор та бид хоёр нэг л холбоос واخгүй юу? Бид нар бүгдээрээ нэг. Тэгвэл амар хязгааргүй олон одоо өнцгөөс одоо туршлага хуримтлуулж байна л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд бүх хүнийг ярьж штэ тий. Амьтад байна, хүн байна, ургамал байна. Энэ ертөнц чи тэр чигтээ үндсэндээ өөрийгөө ертөнц өөрийгөө л мэдэрч байна л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар зовох заавал шаардлага байхгүй яад бол бид нар угаасаа өөрсдөө мөнх юм. За энд бол үнэмш та бити надад үнэмшээрээ итгэх мэтгэх шаардлага байхгүй та өөрөө олж мэднэ. Ганцхан та өөр. Би бол замыг чинь зааж өгч чадна. Одоо иймэрхүү байдгийн шүү гэд бүгд сонсох ёстой ямар ч байсан. Түүнээс нэг юм яг гадаагаа мэддэхгүй ингээд хэцүү байгаад байгаа амьдралыг бол зөвхөн та өөрчилж чадах тань тэр хүчин байдаг шүү гэдгийг би хэлэх гээд тахгүй. Тэгэхээр өөрөө одоо бурхан шүтэх биш.
Ямар нэгэн бурхан, ямар нэгэн хүн шүтэх биш. Өөрийгөө шүт. А өөрийгөө гэж хэлэхээр одоо шууд би рүүгаа ч юм уу те. Одоо тэр нэрлүүгээ ч юм уу. Одоо номон дээр гэх юм бол энэ би, энэ нэр гэл одоо миний түүх гэл те. Би тийм дуртай, тийм дургу гэл одоо ингээл нэг одоо дүр хэсгсэн нэг тоглогч явж ийна л гэсэн үг байхгүй юу? Тэрний ард л тэр оршихуйч нь л өөрөө бурхан байхгүй. Тэгээд энийг тань гэдэг сэрнэ гэдэг чинь ерөөсөө би ертөнцтэй л нэг юм байна. Би өөрийгөө мэдрэхийн тулд ертөнцийг бодлороо би болгоод тэрэн дотроо би амьдраад яваад байгаа юм шиг юм зүуд байгаа юм байна л гэдгийг олж хардахыг чинь сэрнэ гэдэг. Хүн бол адилхан. Тэгвэл юу юм бэ штэ. Сэрнэ гэдэг чинь би бол зөвхөн энэ би биш. Эннээс цаана асар их юм. Тэгээ сэрсэн хүмүүс ингэж яриад байдаг байхгүй юу? ертөнцийн нэгдмэл чанарыг мэдэрсэн хүн би гэж яриад байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр нэгдмэл чанар гэдэг нь одоо чиний яриад байгаа энэ биенээс цаашаа байгаа тэр бүтээгч хүчийг ойлгож мэдрэхийг бол сэрэх гэж яриад байгаа шүү дээ. Тий. Тэгсэндээ яг зөв. Тэгэхээр яг зөв. Би гэдэг уул нь бол бид нар хоосон чанар юм яриад байгаа байхгүй юу? Ойлгож байна. Гэхдээ эн чинь нөгөө өөрөө хоосон чанар чинь асар агуу хүч, зинхэн мэрэгэн ухаан, жинхэнэ агуу одоо бүхэл бидний төсөөлшгүй агуу зүйл гэсэн үг. Тэгтээ хоосон. Тэгээд энэ чинь бүх юм одоо ингээл ертөнцийг ингээл бүтчихэж байгаа байхгүй. Бид нар ингээд ертөнцийг ингээд байгаагаар нь төсөөлөд ингээд харж та төсөөлч ингээ боддоо. Бурхан төсөөлч ингээ боддоо тэрийг гайхамшиг байхгүй юм чи уулна. Тэгээд айдас гэдэг чинь ерөөсөө тэр ертөнцөөс салангад нэг хүний дотор орчлоо гэдэг л айдас байхгүй. Нэгсэнтэй өвдөх, өнчрөх гэдэг ч юм уу ингээд энэ айдсууд чинь ерөөсөө энэ биетэй наалтчаад байгаа байхгүй. Энэ биеийг би гэж бодоод байгаа байхгүй. Одоо ингээд гараа ингээд харахад чинь энэ миний гар үстэй. Түүнээс би гар гэж хэлэхгүй штэ. Нэрээ ч гэсэн хэлэхдээ миний нэрийг гэж хэлдэг үстэй. Тэгэхэд би нэр биш байхгүй юу? Энд чинь миний ээж аваас өгсөн л үг том юм штэ. Зөв нэр гэдэг нь тий. Тэгээд миний би гэж хэлдэг үстэй. Хизээч би гэж хэлэхгүй. Бичгтээ хүртэл миний би тэр гэж бичдэг штэ. Тэгэхээр би болвол энэ би биш байх нь байна. Миний сэтгэл хөдлөл гэж хэлдэг. Миний бодол гэж ярьдаг тий. Тэрнээс ингээд би гэхгүй л байгаа даахгүй. Тэгэхээр би гэдэг нэг юм одоо тэр оршихуйч нь өөрөө хамгийн анх би гэдэг л өөрийгөө одоо нөгөө илэрхийлж байгаа л байхгүй. Би мэдчихэйна. Би энэ бүхнийг мэдээд байна гэдэг арт байгаа тэр ухамсар чи өөрөө орших байхгүй. Тэгээ би ухамсарлаад байна мэдээд байгаа байхгүй. Нэг л юм мэдээд байна. Нэг л юм энэ амьдралыг мэдээд байгаа байхгүй. Бусд нь бүгдээрээ өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө өөрчлөгдөж байгаа дотроо орчоод тэгэд юм болгон өөрчлөгдөөд бүх юм чинь ингээд хэвийн одоо нэг хэмжээгээр оршдоггүй гэдэгтээ наалтчаад байгаа болохоор нөгөө өнгөрснийгоо тавьж явуулж чадахгүй. Уул нь тэр гоё байгаад байна. Тэгээд би тэрийг тамиаргүй тэрний өөрчлөгдөд байхгүй болчдөг ч юм уу. Бидний одоо байшин шатчих болно те. Бие өвдөж болно. Үр хүүхэд эцэг их ямар нэгэн ойр дотны хайртай хүн маань өнгөрчж болно. Юу ч болж болох байхгүй. Би зовно гэдэг чинь харин би тэднэрнтэй хит наалдаад энэ биетэй энэ ертөнцтэй энэ одоо миний нэр ус миний одоо зан чанар зан үйл те эднэртэй чинь хит наалдчаад байгаа болохоор л би өөртөө тэр итгэл үнэмшлэр л амьдраад байна гэсэн үг байхгүй. Тэрийг л жоохон холдуулчих хэрэгтэй болчдөг байхгүй. Одоо нэгсэндээ би гэдгээ сэтгэл хөдлөлөөсөө бодлоосоо те энэ одоо энэ ертөнцийг харах одоо энэ үзэл бодол энэ харах өнцөг энэ биеийг энэ сэтгэл хөдлөлтөй бодолтойгоо тэр чигт ингээд жоохон холдуулчаар л тэрийг харна гэдэг бодлыг харна гэдэг байгаа. Сэтгэл хөдлөлөө харна гэдэг байгаа. Наалтгаа болчоор би зовхон болчихно гэсэн үг байхгүй. Бид нар ингээд наалтчаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ биен дээр юу болж байна? Энэ биетэй холбоотой энэ нөхдүүдтэй юу болж байна те? Энийг бид нар үнэн гэж бодоод байгаа болохоор л зовоод байна гэсэн үг. Тэгэхээр зовлонгоос ангижрах ганцхан зам үд бол өөрийгөө таньж мэдэх буюу жинхэнэ би оршигүй юм байна гэдгээ мэдэх хамгийн чухал байгаа.
Тэгвэл оршихуй гэдгийг таньж мэддэг чинь тэр нөгөө нэг нөхцөлгүй хайртай ямар холбоотой? Хүмүүс нөхцөлгүй хайр гэж яриад болцолгүй хайр. Болцолгүй, нөхцөлгүй тий. Тийм. Хайр гэхээр ингээд олон хайр байдаг юм шиг ингээд ер нь бид нар тийг санагддаг шүү дээ. Ээж авдаа өгж байгаа хайр, хүүхдтэй өгж байгаа хайр, эхнэр нөхөртөө өгж байгаа хайр, найз нөхдөд өгж байгаа хайр. Олон янзын хайр байна гэдэг чинь нэг өсөндөө цаана нөхцөл байна л гэсэн үг байна. А нөхцөлгүй хайр бол ганцхан л байдаг. Ганцхан л хайр байдаг. Тэр нь нөхцөлгүй хайр л гэж байдаг. Тэр нь өөрөө сэтгэл гэсэн үг. Тэгэхээр ямар ч болцол байхгүй надаас гарч байгаа хайрыг л хайр гэж байгаа юм. А хүнээс гарч байгаа хайрыг гэсэндээ би жишээлбэл таныг хараад те та бит хоёр нэг өөр хоёр бие явагдаад байна штэ. Гэхдээ одоо өөрөө өөртөө л ярьж байгаа гэсэн үг хэвгүй юу? А тэгээд миний дотор гарч байгаа, дотроос гарч байгаа сэтгэл, таны дотроос гарч байгаа сэтгэл чинь нэг байна штэ. Тэр хайр чинь нэг л байна. Тэрийг мэдэрч гэдэг чинь өөрийгөө мэдэрч ин л гэсэн үг байна. Ингэсэндээ оршихуйн тусгал тэр чигтэл амьдрал болж ин гэсэн. Одоо номон дарын хувьд бол би бол нэг жижигхэн хүн л явж штэ тий. А оршихуйн хувьд бол номон дараар дамжуулж энэ амьдралыг л амьдралаас туршлага хуримтлуулж байна гэсэн. 5 м хөөгөөрэй тий. Тэгээд бодлороо гарч. Тэгэхээр хайр бол ганцхан хайр байдаг, сэтгэл бол ганцхан сэтгэл байдаг. А тэр нь өөрөө ямар ч болцолгүй, ямар ч нөхцөлгүй гэсэн. А тэгээд болцолтой л болоод ирэхээр эго хэлж байгаа гэсэн. За одоо нөгөө эго руу орё л дээ. Бид нар ч тэгэл эго ч бас ярихтай шүү дээ. За эго гэл тэгэхээр ч хүн болгонд эго байгаа. Хүн болгон эготой. Тэ? Эго бол нэгсэндээ нөгөө өөрөө өөрийнхөө байр суурийг хамгаалж үздэг гэж өөрөө амьд гарахын тулд тэмцэж байгаа л нэг бит байгаа байхгүй юу те. А эго бол өөрөө харагдахгүй шүү дээ. Гэхдээ бид нар бол нэг тийм төсөөлөл өгдөг. Миний эго тэглээ гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэр эго чинь бол би надад минийх гэдэг тэр айгүйх төвлөрч идэг. Тэгэхээр одоо нөгөө эго л тэр хүн л сайхан байгаад байвал одоо ер нь бусд нь хамаагүй гэсэн л байр суурьтай л байдаг байх нь шүү дээ. Эгоны хувьд бол. Тэгэхээр амьд үлдэхийн тулд тэр эго байдаг гэсэн. А түүнээс энэ бие бол бие дотор явж байгаа процесс бол тэр чигтээ мэрэгэн ухаан шүү дээ. Тэр чигтээ intelligence энэ бол зүгээр төсөөлшгүй их айхтар үйлдвэр явагдчих шүү дээ. Химийн үйлдвэр явагдчих шүү дээ. Тэгээ өөрөө өөрийгөө боловсруулдаг, өөрөө өөрийгөө эмчилдэг, ангаадаг. Тийм ухаантай одоо энэ биен дээр бас санаа зовох хэрэг байхгүй. А мэдээж энэ бие чинь ямар нэг дайсан ирэх юм бол зүхтаах те. Чинь бүх юм чинь цаанаас зохицуулалт явж энд бол бодол шаардлагагүй байхгүй юу? Тэгээ бодоод ирэхээр л тэгэл нөгөө замхруулаад явчихж байгаа гэсэн. Бодол хаанаас гарч ирж байгаа дандаа л өнгөрснөөс гарч ирж байгаа. Өнгөрсөн чи юу нэгэн өнгөрсөнтэй та дандаа өөр тэр өнгөрсөнд болсон үйл явдал. Энийг одоо байгаа гэж бодоод тэр чин бодол чин тэр бодлоо би гэж бодчиход байна л да. Тэгэхээр чи би уул нь бодлыг харах хэвээр би бодлыг чиглүүлжиж энэ бодлороо бүтээх хэвээр болчиход байгаа байхгүй юу? А тийм гууд чи бид нар болохоо одоо бодлынхаа боолнд олцоод бодол юу хэлж чинь тэрнийхээ хэмжээгээр тэрийгэ дагаа хийгээ яваад байна гэсэн. Тэгэхээр бодол бол дандаа айцтай байна гэсэн үг шүү дээ. Бодолдоо итгээд байна гэсэн үг юм те. Би тэр нөгөө одоо чиний ярьсан нөгөө нөхцөлгүй хайр гэдэг дээр дөнгөж төрсөн одоо нялх хүүхдүүд яг нөхцөлгүй бусдыг хайрладаг юм болов уу гэж би боддог байхгүй. Жохон хүүхдүүд бол тэр миний аав ээж учраас хайрлсан гэсэн ямарваа нэг тийм нөхцөл бол байдгүй. Бид нар ингээд нөгөө нялх хүүхдийг харахаар ингээд тэр чигээр ингээд хайр санагддаг штеп. Бүр ингээд барьж аваад үнсэл үлгээл тэгэл тэгчмээр бүр үнэхээр санагдаад байдаг. Тэгэхээр тэр чинь өөрөө штеп. Одоо ингээд тэр хоёр чинь нэг тэр нялх хүүхэд тэр одоо хоёр хүний бие л харагдаж байгаа болохоос өөрийгөө мэдэрч ин гэсэн. Тэр чинь нэг л хайр байгаа зү. Та тэр нялх хүүхдийг хараад үнсээд үлгмээр үнэрэнд нь жаргаад тэрийг ингээ хайрлж ин гэдэг чинь тэр чинь жинхэнэ хайр штэ. Тэр ганц л тийм л хайр байдаг. Тэгэхээр их хүний хайр бол жинхэнэ хайртай тодорхой байхгүй. Янз бүрийн хүүхдтэй өгөх хайр, хүүхдийнхээ төлөө юунаас ч хийхээс буцахгүй хайр бол жинхэнэ хайр тийм үү? А тэр хайрыг өөр нэг хүүхэд гараад ирэнгүүт одоо нөгөө эго гарч ирж шүү дээ. Минийх биш нэг хүүхэд гээд. Тэгэхээр тэгэхээр нөгөө энэний ялгаа нь тийм болчиход байгаа байхгүй юу? Минийх гэдэг дээр айгүйх тогтоод байна тий. Хүүхэд биднийх биш шүү дээ. Яг нь надаас гарсан нь үнэн баг тий. Миний биенээс гарсан нь үнэн баг. Гэхдээ минийх бол биш байхгүй юу? Энд би ерөөсөө энэ хүүхдэд хайр л өгнө үү гэхээс
Өөр юу ч өгөх шаардлагагүй. Тэгээ хүүхдийг ерөөсөө багаас нь зүгээр л хайрл хүмүүжүүлэх биш, бид нар бараг өөрсдөө хүүхдүүдээсээ юм сураад таарна. Тэрийг сайн ажиглаж чадах юм бол. Тэгэхээр нөгөө цаг хугацаа ярьжсэн шүү дээ. Тий. Тэгэхээр цаг хугацаа одоо нөгөө бидний сэтгэл зүй дотор бол цаг хугацаа ямар ч байсан өнгөрсөн ирээдүй гэж байд юм байна. За өнгөрсөн одоо ирээдүй гэж байд юм байна гэх тээ. За ингээд яг одоо гэдэг чинь ингээд жоохон өнгөрчөд байгаа байхгүй. Нэгсэндээ тэрийг олж харахгүй байна гэсэн. Одоо гэдэг чинь болохоор бодол нь унаад ирсэхэд одоо нь харагддаг. Нэгсэндээ өөрийгөө таньдаг гэсэн. Одоо бодол бүхнийг хийгээд байна шүү дээ. Миний бодоод байгаа одоо цаг бол чиний яриад байгаа одоо цагаас одондоо байгаа байхгүй. Бид нар нөгөө болохоор одоо гэд ерөөсөө мөнхийн одоо байгаад байна шүү дээ, тий? Үгүй. Одоо бид нар чинь нөгөө нэг ингэдэг шүү дээ. Жохон йог хийгээл, бясалгал энэ төр хийгээл эхлэхээр одоотой бай гэдэг шүү дээ. Тэгээд тэгвгууч одоотой байх нь яг одоо юу юм боллоо гэж мэгээл тэгвгууч нөгөө йогийн багш нар хийж байгаа юмд анхаарлаа төлөвлүүлж байгаа ч одоотой байд гэж яриад байдаг шүү дээ. Бид нар чиний яриад окей. Хийж байгаа юмд анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг чинь уул нь бол яг одоотой байхыг хэлээд л да. Гэхдээ бодохгүйгээр тэр одоо нөгөө цаг хугацаагүй орон зайд бид нар ингээл одоо та бүхэн бүгд мэднэ. Ямар нэгэн дуртай юмаа хийгээл одоо бид нар хүүхд байхдаа те яг ингээл тэр нэг орон зайд одоо энэ хүүхдүүд чинь ерөнхийдөө бол жоохон хүүхдүүд бол ерөөсөө байнга л одоотой байждаг. Тэ. Нэг ингээл гар нь ингээл нэг одоо ингээл нэг газар ширээний үнцэгт гараа зогчвол уйлна те. Тэгээд тэр өвдөж байгаа штэ ойлгомжтой. Би ингээд өвдөлтийг мэдэрч байгаа гэсэн. Гэхдээ тэр хүүхэд ингээл уйлал эргэж хараад зүгээр болчдөг. Одоодоо л байгаа аахгүй юу? Тэгэхээр ерөөсө тэр бодол би энийгээ цогчлоо. Одоо эн чинь юу цэнхэрчээд одоо энэ өвдөөд ёо одоо яана энийгээ нөгөө бодол нь байхгүй байхаар одоо байж гинэ гэсэн үг байхгүй. Бид нар чинь болохоор нөгөө нас явах тусам, нас ахих тусам нөгөө өнгөрснийхөө л бодоод байгаа байхгүй. Тэгэхээр одод байж чадахгүй наа гэсэн. Яг л энэ чинь энерги хөдөлгөөнд орчод яваад байгаа болохоор ерөөс энерги хөдөлгөөч байн хөдөлгөөд байж идэг болохоор бид нар одоо байж чадахгүй гэсэн. Тэрний цаана нь хөдөлгөөнгөө жинхэнэ хөдөлгөөнгөө оршихуй байгаа байхгүй. Тэрийг л олж мэдхийг л өөрийгөө мэдэх гэдэг байгаа байхгүй. Тэгэнгუთ чинь нөгөө бодлоо харах те. Сэтгэл хөдлөлөө харах болчиход байна. Тэгэхээр өөрөө бодлоо харж сурах хэрэгтэй болохын тулд бясалгал гэдэг юм чи орж ирж байгаа байхгүй. Бясалгалыг хүмүүс бодохдоо ихэнх хүмүүс ерөнхийдөө бол заавал нэг сууж ч юм уу заавал төвлөрч заавал одоо ингээл юм ярьж явахдаа ч гэсэн тий хоол хийж явахдаа ч гэсэн хүнтэй юм ярьж явахдаа юм үзэж явахдаа ч гэсэн бясалгал байж болох байхгүй юу? Гадна нь юу болж байна? Одоо энэ биенээс одоо би гадаа дотоо гэж ярьж л та. Биенээс гадагшаа гаднах ертөнцид юу болж байна хамаагүй. Энэ дотор чинь тэр аниргуу гэдэг чинь байх хэрэгтэй байхгүй. Оршихуйч өөрөө аниргуу байхгүй. Ямар ч чимээгүй аниргуу ертөнцийг оршихуу гэдэг. Тэр ертөнцид байнга л үйждэг. Өөрөөсөө бид нар тэр ертөнц. Тэрийг одоо ингээд жоох андуурал байна л та. Тэгээ андуураад байгаа болохоор л зовдөг хүн нь байгаад ахаар л зовоод байгаа байхгүй юу? Зовлон байж болно. Гэхдээ тэр зовлон өөр нүдээр хардаг болчихно гэсэн үг. Тэр зовлонтой өөрийгөө identification би одоо identification гэдэг чинь нэгсэндээ өөрийгөө би юмаа гэж би энэ зовлон бол би юмаа минийх юмаа гэж холбохыг яриад байгаа тийм үү? Тий. Тэрийг би бас тэрийг уншижсэн л та латин үгээс гаралтай юм байл л. Тэгээд idem гэдэг үг чи өөрөө болохоор the same буюу адилхан гэсэн үг. Тэгээд t гэдэг чи өөрөө өөртөө гэсэн үг байхгүй чи гэсэн үг. Тэгээд ficare гэдэг үг чи fix гэсэн үг. Тэгэхээр нэг өөрөө өөрийгөө гээд өөрөө өөртөө зэрэгцүүлээд нэг юмыг тавихыг л identificare буюу identification асуусан нягт өөртөө холбох. Тэгэхээр өөрийгөө андуурч байна л гэсэн. Би тэр юм байна гэдэг андуурах итгэл үнэмшлийг л яриад байгаа байхгүй. Тэр итгэл үнэмшил чинь л бодлоос гарсан. Бодол нь хаанаас гарсан? Өнгөрснөөс гарсан. Өнгөрсөн чинь болохоор одоо нөгөө багаас
гаднаас орж ирсэн програмнууд дотор итгэл үнэмшил нь ороод би л юм байна. Энээс өөр гарах замгүй л юм байна гэсэн л одоо андуурл явагдаад байна л гэсэн. Тэгэхээр энийг олж мэдхийн тулд бид нар бясалгал хийж байгаа байхгүй юу? Бясалгал гэхээр чи харин тий бясалгал гэхээр би одоо хамгийн ер нь ингэж боддог штэ хүмүүстэй. Ингээд нөгөө завил суугаад гараа ингээл гэж бясалгал гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр би түрүү хэлсэн те бясалгалыг бол яаж хийж болно. Тэгэхээр эхлээд бол суралцж байгаа хүмүүс аль хизээний таны дотор бүх юм чинь байгаа байхгүй юу? Та тэрийг л ойлгохгүй харахгүй мэдэхгүй байгаад байгаа болохоор ойлгоод хараад эхлэхээр аяанда бүх юм чинь ингээд бүх амьдрал чинь ингээд өөрт чинь ингээд бүр үнэхээр сайхан харагдаад эхэлнэ ойлгогдоод ирэх байхгүй юу? Бид нар төөрөөдөө яваад байгаа болохоор ойлгохгүй байгаад байгаа байхгүй юу? Ойлгохгүй юмнаас айгаад яваад ийна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр айц байхгүй болно гэдэг чинь өөрөөгөө мэдрэх нь чухал. Тэгэхээр тэр бясалгал гэдгийг бол заавал тэгж сууж хийх, заавал гар өмнөлөө ингээл арц угуулаад гээл ингэх мэх шаардлага байхгүй. Би ерөөсөө урд нь бясалгал хийж үзээгүй. Би урд нь энэ талаар одоо Advaita Vedanta буюу жинхэнэ non duality гэдэг хоёр ертөнцгүй нэг абсолютийн талаар бичсэн сургаалуудыг одоо сургаал бичсэн одоо айл эртний сургаал байгаа шүү дээ тий хиндүү. Тэгээ тэр мэрийг ингээд уншиж үзээгүй, ямар нэгэн байдлаар хайж үзээгүй, хайх гэдэг нь нөгөө одоо нэг яна би нэг ийм нэг мэдэрчлээ, амталчлаа. Одоо би энийгээ л одоо яаж хийж байгаа за нэг энэ номыг уншиж хар ч юм уу, энэ багш дээр очиж хар ч юм уу, энэ бясалгалыг хийчихэр ч юм уу. Заавал ийм бэ. Одоо нөхцөл өөртөө тавиад нь шүү дээ. Заавал ийм нөхцөлтэй байж ич би тэрийг олж авна гэсэн буруу хайлт, гадагшаага хайж байгаа хайлт дотгошоогоо орох хэрэгтэй байхгүй юу? Яг энэ дэр миний дараагийн асуулт гарч байгаа байхгүй. Одоо нэг юм байна л да. Зарим хүмүүс гэгэрл хэмсэн гэж бодож байна тий. Гэгэрл их хайж байна. Би энэ тэр гэгэрл гэдэг л ер нь их зүгээр юм шиг. Энэ наснда гэгэрл үзчих юмсан. Анх болохоор би гэгэрл гэдэг нь ууланд очил 40-100 жил суугаал гэдэг нэг хөгшөө өвөл гэгэрх юм байл гэж боддог л байлаа. Тэгээ ингээд хүмүүсийг хараад байсан чинь үгүй энэ чинь юу н орчин үед боломжийн болцоо санагдаад явж байна. За тэгсэн чинь гэгэрлийн тухай, энергийн тухай би бусдад ярихаас айгүй имээсэн. Одоо бараг 10 жил ер нь хүн амьтанд ерөөсөө яриаггүй, энийг яриул намайг хүмүүс галзуурцсан гэж бодох хийс. Би хүмүүсийн ярьдаг нас тэс ондоо юмыг ярих болчиход байгаач би өөрөө өөртөө итгэхгүй шүү дээ. Нэгдүгээр бусад хүмүүс хийдгүү чинь нэгдүгээр өөрөө өөртөө итгэхгүй, хоёрдугаар энэ боломжтой гэдгийг би өөрөө ойлгохгүй, мэдэхгүй тэрэнд итгэхгүй. Гуравдугаар надтай юу тохиолдоод байгааг би өөрөө бас ойлгохгүй. Яг би яачаад байгаа. Өөрийгөө ингэж тархиараа бодоод үзэхээр миний амьдрал айгүй кул байгаад байдаг. Гэсэн мөртлөө би өөрөө айгүй аз жаргалгүй. Гэт нэг юм сонирн байдалтай. Гэтэл би ганцаараа яг ийм юм байгаад байгаа юм гэсэн чинь яг ийм одоо гэгэрлийн тий мэдрэмжтэй тий ямарваа нэг юм хүнээс илүү мэдэрдэг. Аль эсвэл өөртөө юу болоод байгааг ойлгохгүй одоо тий одоо нөгөө нэг сүүлийн хэдэн жил маш залуу хүмүүс ярьж эхэлснээр би болохоор юм боломжтой юм байна гэж бодож эхэлсэн байхгүй. Тэгээ залуу хүмүүс яриад эхлэн гутчих. Энд чи залуу хүн бас болдгийм бэ биш бодож байгаа байхгүй. Тэгвэл хүмүүс чадаад байгаа чи why not хайж хэлж штэ нөгөөт чи одоо хайр идэл юу идэж уугаад яагаад ингэж байна. Тэгэнгუут чинь бас концептууд орж ирж байна л та. Амар зовж жагаад гэгэрдэг юм байдаг юм шиг байна. Бясалгаж жагаад гэгэрдэг юм шиг байна. Ямарваа нэгэн замаар явж байгаа гэгэрэл одоо ийм хийж чад гэгэрчдэг юм шиг байна гэдэг бодлууд ингээд бахан бодлууд орж ирж л за тэгэл энийг хийх юм байна гэ хайгаа явж. Гэтэл чиний хувьд болохоор шал ондоо байсан тий. Тэг чи өөрийнхөө гэгэрсэн түүхээс хуваалцаач. За номон дарын хувьд бол мэдээж тэгэл бас зовлонтой шүү дээ тий. Эго гэж байна шүү дээ. Одоо номон дарын нэг том хэсэг номон дээр амьдралыг жолоодод байгаа чинь л эго байхгүй юу? За тэгэн гут чинь тэр юм хүсэлтэй байна. За нэг тэгчмээр байна да тий. Нэг тийм ажил хийчмээр байна. Нэг тийм газар очичмоор байна. Тэгээд нэг тэгчмээр ингэчмээр гэсэн нөгөө баахан нөгөө хүслүүд нь байгаад идэг. Одоо байгаа амьдралдаа одоо
Тэ жоохон юм гонигтай ч гэдэг юм уу. Одоо юу гэдэг нь сэтгэл дундуурч гэдэг юм уу те. Өөрөө өөрийгөө таалахгүй байгаад ч тэ өөрөө өөрийгөө мэдэхгүй болохоор өөрөө өөрийгөө би болоогүй байл гэсэн л юм энэ чи эго штэ. Би дутуу гэдэг л аахгүй юу? Эго чи өөрөө. Би дутуу болохоор заавал нэг юм байх ёстой л гэдэг хайдаг ч л эго аахгүй өөрөө. Тэгэхээр тэрний цаана бол бүх бүрэн бүх боломж нь бүх аз жаргал сайн сайхан хайр нь байж л байдаг. Бид нэр мартчихад мэдэхгүй болохоор одоо нэгсэндээ мартчихад тэгээ тэрийг мэдэрч чадахгүй байгаа болохоор нөгөө эгогийн дүрээр яваад нэгсэндээ тэр хүний нэр ч юм уу тэр хүний түүхэн дотор л амьдраад яваад байна гэсэн үг шүү дээ. Тэгээ миний хувьд бол би бас яг тэгжсэн. Тэгээ одоо нэг жил гарангийн өмнө ингээл одоо нэг тим ажил, ийм ажил гээл ийш тийшээ гээл бивэм болоод ч одоо тэр нэг юм хийчих гээл чаваас зүтгэл байгаа шүү дээ тий. Тэг болтгүй. Яагаад ч юм болтгүй. Яаж ч тэндээ сайн одоо хийх гэж оролдсон тэрийг те өөртөө ингээд би бүр тэрийг л одоо хийчмээр ингээл нэг амхандаа л оролдоод байгаа шүү дээ. Болохгүй л байгаадсан байхгүй. Тэгэл нэг өдөр за боли. Тэгвэл бууж өгье. Тэгвэл яавал яг. Би одоо үнэхээр чадахгүй. Би амар ядарчсэн тэр үедээ. Тэгвэл ингээл мянган бодол өдөр болгон тэгмээр за тэрийг нэг яана болохгүй гээл нөгөө бодлондоо ядраал. Тэгэл тэр бодол унах тэр мөчийг л хилээд байгаа. Тэр бодол нь нэгсэндээ эго өөртөө бууж өгч байна гэсэн үг байхгүй. Тэнгууд нөгөө нэг гэрэл хийгээ чинь л мэдэгдэнэ гэсэн үг шүү дээ. Өөрт чинь байгаа. Тэгэхээр үргэлжийн мөнхийн л байдаг л байхгүй. Бид нар дандаа хайдаг. Тэгэхээр аз жаргалыг гаднаа сайх биш дотроо сайх гэсэн. Тэгэхээр өөрийгөө хайж гэсэн. Бурхан өөрийгөө л хайгаад ийн штэ. Өөрийгөө л хайж байгаа байхгүй. Өөрийгөө л мэдрэх гэж энэ амьдрал гэдгийг чинь одоо туулаад яваад байгаа байхгүй. Тэгэл миний хувьд бол яг тийм байсан. Ерөөсөө л за боли. Тэ би бол үнэхээр ядарч тэгэл бууж өгье гэл. Тэгэл энэ бууж өгөх чинь болохоор нэгсэндээ би тэр бодлыг тавьж явуулсан л гэсэн үг байхгүй. Болохгүй байх гэдэг бодлыг тавьж явуулсан. Миний эго өөртөө бууж өгсөн гэсэн үг. Тэгээд эго буухаар л яг өөрөө жинхэнэ мөн чанар нь одоо жинхэнэ дүр төрх нь одоо харагдахгүй мэдрэгдэн шүү дээ. Энэ чинь мэдрэгдэх юм дээр яриад байгаа. Яг ийм гиз зүрх цээжний нэсгээр ингээд амар аз жаргалтай байхад нэг юм мэдрэмж төрдөгч дотроос ингээл гिचигдээл тий. Тэгэл нэг амар амгалан болоод тайвшраал тий. Тэгээ энэ нүдээр бид нар бол энэ ертөнцийг бүгдийн дүрсэд харж байна. Гурав дахь нүд нээгдэн гэдэг чинь одоо өөрөө сэрхийг хэлж яхад нь энэ бол хоосон орон зайг олж хардаг байхгүй. Хоосон орон зай дотор энэ бүх юм чинь болоод байгаа юм байна. Энэ амьдрал чинь өрнөд байгаа юм байна л гэдгийг олж харахыг сэрх гэдэг. Тэгэхээр энийг заавал тийм хийх, заавал ийм идэж суу бясалгах тэр ерөөсөө л өнгөрснөөгөө тавьж явуулах хэрэгтэй. Өнгөрсөн л бол өнгөрсөн. Одоо энэ байхгүй. Тэгэхэд одоо байхыг яг л одоо гэдгийг л одоо нөгөө нэг мэдрэх гэдэг болохоор л бясалгалыг ихэнхдээ хүмүүс хийж эхэлдэг байхгүй. Тэгэхээр нөгөө бодлоо анзаарахыг те тэгээд нөгөө амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэхийг те зөвхөн дотгошоогоо мэдрэхүйдээ анхаарлаа төвлөрүүлэх одоо цагт байна гэдэг. Тэгэхээр энэ би хүмүүст хилтгэлтэй айгүйх олон хүмүүстэй уулзчихсан энэ тал дээр тэгээд би тэгээд ингээд яах вэ гэд ингээд ойлгож байна. Гэтэ эн чинь одоо ингээд эхлээд бодлоо энэ би ингээд болохгүй байна ингээд чадахгүй байна те зовоод ин гэдэг энэ бодол чинь байгаад тэрийг л олоод харж байгаа. Тэг хин зовоод байгааг олоод харж байгаа. Мэдээж одоо асуу штэ те Рамана Махарши 20 дугаар зууны амар мундаг хүн. Энэ нөгөө нэг өөрөөсөө асуулт тавихыг одоо сургаалтаа гаргаж исэн хүн баггүй юу. Тэгээд Рамана Махарши бол ерөөсөө одоо шавнар нь ирээл те тэгэл одоо дэлхийн өнцөг болноос хүмүүс очиод тэгэл нөгөө багштай ингээл мөргөөлтэй хүлний нүсэл тэгэл одоо багшаа би яах вэ? Энэнийг бодлыг би тавьж явуулж чадахгүй байна. Би зовоод энэ ч гэдэм юм уу. Тэгээд өөрөөсөө асуух self inquiry буюу өөрөөсөө асуух асуултыг Рамана Махарши тавьчихсан байхгүй. Хин зовоод байгаа харж. Тэр энийг хин хилээд байгаа гэдгийг л харчих гээд. Тэгэхээр хоосон байдаг байхгүй юу?
зөвхөн Мгм. бодлол байдаг байхгүй. Тэр бодлыг л Мгм. олж харахад зовж байгаа нь байдаггүй байхгүй. Мгм. Зовоод байгаа нь байхгүй болчоор зовлон байхаа болчдөг байхгүй. Мгм. Ерөөсөө л амар амархан. Амар амархан. Бодлол хэцүү болгоод идэг. Бодлол хэцүү болгоод. Тэгэхээр бодлыг би харимдаг бодлыг ажиглах гэдэг чинь те. Сэтгэл хөдлөл бодол хоёрыг ажиглаад сурчих юм бол та айгүй амар юм. Ер нь ингээл бүх юм чинь айгүй амархан болчихно. Тэгээ illusion гэдэг чинь өөрөө хуурмаг байдал чинь өөрөө лүүдгээ гэдэг үгнээс гаралтай тэр чинь тоглоом л гэсэн үг байна. Мгм. Амьдрал бол тэр чигтээ тоглоом. Дүр гаргаал. Одоо ингээд бас нэг гоё жишээ авч хэлээ л дээ те. Та ингээд зурагтаа асаахаар зурагтны дэлгэцэн те. Зурагт асаахаар янз янзын чаналууд буюу телевизээс сувгууд ингээд явж зэрэг явж байгаа. Гэтэ та нэг л сувг ингэж олж хар те. Тэрийгэ үзнэ. Тэгэхээр ерөөсөө тэр телевизээс сувг одоо таны асаагаа тэр дотор нэг кино явагдчихъя гэж бодъё те. Тэр кинон дотор ингээд одоо нэг залуу ч юм уу нэг хүүхэн ингээ гол дүрийн тоглоо тэгээд ингээ байлдаа ч юм уу эсвэл одоо жаргаа ч юм уу хайр дурлалыгээ ч юм уу зовоо ч юм уу тий ингээл янзын жанруудын кино байг гэж бодъё л та тий. Тэгээд тэр киног ингээд үзэж байхдаа нэг өсөндөө тэр дэлгэцэн одоо орших уу гэж бодъё. Тэр дэлгэцэн дотор сууг байхгүй одоо кино явагдаж гин үү явагдахгүй байна уу хамаагүй дэлгэцэн бол байж лээдэг. Ерөөсөө өөрчлөгдөхгүй гэсэн үг. Тэнгууд тэр дотор явж байгаа үйл явдалтай бид нэр өөрөө өөрсдөө андарчаад байна гэсэн үг байхгүй. Тэнгууд чинь нэг гол дүртэй нь өөрийгөө би юм байна гэж бодчиход тэгээд нөгөө дэлгэцэн дотор гол дүр нь болж тоглоод одоо уул нь бол тэр дэлгэцэн тэгээд тэр кинон тэгээд тэр гол дүрүүд нь одоо бүгднгийн л одоо оршихуун чанарууд явагдаад байна шүү дээ. Оршихуун өөрийнх нь одоо амталж байгаа, эдэлж байгаа, өөрийгөө туршиж үзэж байгаа, өөрийгөө мэдж байгаа юм явагдаад байгаа байхгүй юу? Бид нар болохоор тэрийг л нэг юмтай нь холбоол тэгэл тэрэн дотор орол түүхэндээ орол өөрөө дүрдөө хураал тэгэл тэрэндээ өөрийгөө мартангуудаа тэр дүрээрээ л тоглол тэр дүрэн зовхоор л зовоол жаргахаар жаргаал тэгээ яваад ийна гэсэн. Тэгэнгүүт тэрийг би дүр биш байсан юм биш үү? Би чинь одоо энэ дүрийг ч бий болгоод киногч бий болгоод ном зохиолын ч бичээд тэгээ тэрийгээ бүр өөрөө үзээд мэдрээд ингээ яваад тэр нь биесэн юм шүү дээ. Би бүр өөрийгөө ийм жижигхэн болгож яваад гэсэн биш тэг ихийг гэж мэдхийг л сэрнэ гэдэг. Тэгэхээр бидний мөн чанар байхгүй энэ чинь байглаас заягдсан юм. Бид нар ерөөсөө энийг ямар нэг юм сурах биш, мэдээлэл цуглуулах биш байхгүй. Жинхэнэ бүх мэдлэг чинь мэрэгэн ухаан чинь танаас өөрөөс чинь гарч ирдэг. Тэгэхээр тэр чинь бүгд одоо зэрэг байдаг л гэсэн. Бүх юм чинь байдаг л байхгүй. Сонин одоо шин садан юм олж харлаа гэд бид нар шин садан янз янзын техник технологи хөгжил бишэл одоо бодлын хувьд бол энэ чинь асар агуу их амжилт гаргаж байгаа байхгүй. Эдгэр чи бүгдээрээ байж л байгаа юмыг бид нар одоо олж авч гинэ л гэсэн. Туршиж үзэж гинэ л гэсэн. Өөрийгөө мэдэрч гинэ л гэсэн үг байхгүй. Яг хөө тэгээд зарим хүмүүст энэ жоохон ойлгоход хэцүү байж би тааdas гуйхад бол зүрхээрээ сонсоорой. Өөрийгөө ажилуулж биш бодож биш ойлгохгүй байж болно. Гэхдээ би ойлгохгүй байгаа. Би ойлгохгүй юу яриад байгаа. Яагаад юу нэ гэхийн оронд тэр нэг анализ хийж байгаа бодлоо жоохон аргашин тавиад тэрэндээ анхаарлаа өгөхгүйгээр зүрхээ жоохон нээж өгөөд зүрх нээлттэй байх айгүй чухал. Тэгэхээр би мэдэхгүй л гэдэг эхлээд би мэдэхгүй зүгээр ямар ч бодлохгүй л ертөнцид орох л ёстой байгаа байхгүй бид нар. Тэгэхээр тэрийг өөрийгөө мэдэх гэдэг. Би тэр нөгөө нэг телевиз дээр нэг юм жишээ хэлчих. Хэдүүлээ дээр ярьчихсан шүү дээ тий. За номонаага би бас жоохон танилцуулчих. Номоноо маань тий ерөнхийдөө бясалгал хийдгүү. Ер нь тийм даалт ухамсар сонирхдаггүй, сэргэн мэрэн гэж төлөвлөөгүй байж байгаа гинт нэг өдөр так гэсэн ирц тий. Яг тэр бас боломжтой юм байна. Гэдгийг нь бас яриулах зорилгоос тий подкастнда өрсөн. Тэгэхээр насны хамаарал угаасаа алгаа. Заавал юм хийхгүйгээр бас ирж болтго юм байна. Энэ it's okay гэдэг. Тэгээд номоно маань яг Берлин хоттой хүмүүстэй ингээд нөгөө уулзалт хийдэг тий. Одоо 5 дахь өдөр ингээд уулзалт хийдэг. Тэгээд Берлинд байдаг хүмүүс маань гэхдээ Монгол, Герман гэж ерөөсөө ялгахгүйгээр Монгол, Англи, Герман хэлээр хүмүүс уулзаа тий яг ухамсар сэрэлтийг сонирхдаг. Альс л өөрөө тэр сэрэлтийн процесс донд явж байгаа. Альс сонирхож байгаа.
ямарваа нэгэн талаар энэтэй жоохон холбогдоод энерги минерг жоохон судалдаг тийм хүмүүс маань ирээд номооногоос одоо тий зөвлөгөө авдаг. Надаа ингээд байна гэд тэг зөвлөгөө авдаг. Тэгэхээр номонооч бас амраа их хажууд нь байж идэг. Тийм учраас би болохоор янз бүрийн юмыг ингээд уншиж судлах. Би ч яаж яхад юм уншиж судлах дуртай. Энэ тэрүүгээр хайгаад тавьчихдаг. Тэгээд харин тэр олон уншиж судалж байсан юм дотроос номоноо шиг ингэж энийг айгу амархан болгож ярьсан үг ерөөсөө айгу амархан штэ гэж яриад байдаг. Би яаж амархан байдсан болоо гэж эхэндээ бүр айгу гайхдаг байсан. Тэгэхээр бэлгийн хатад байдаг хүмүүс бол айгу азтай. Энэ уулзалтнууд нь зүгээр өөрийн биеэр очиод үзэхэд бол маш сонирхолтой. Тэгээ энерги нь бүр шал ондоо. Тэгээд яг энэ подкастыг, энэ видеог үзэж байгаа би хүмүүстээ юу гэж хэлмээр байна гэхээр та энэ подкастыг үзэж байгаа бол танд ямарваа нэгэн байдлаар хорвоо ертөнц энийг үзээ гэд нүдний чи уртал тавиад хүрсэг гэсэн үг. Яг зөв. Номоногийн хэлснээр дахиад бити ажиллагаа бидний тарих бол зүгээр анализ хийж аюултай байна уу аюулгүй байна уу гэдгийг анализ хийдэг хэрэгтэй. Тэгээд түрүү яг номоногийн хэлээр зүрхээрээ сонсоо. Энэ яг яах гэдэг юм? Энэ юу гэдэг юм бэ? Энэ оршихуу гэдэг нь одоо юу гэдэг юм бэ? Энэ номоно ямар хэцүү ярьт юм бэ гэж магадгүй. Тэгвэл 2 3 сонсоод үз ойлгох гэж хичээгээд үз энэ яадаг гинүү. Тэгвэл хэрвээ та ганцаараа ийм юм сонирхчих юм шиг ийм юм орцож юм шиг санагдаад байх юм бол тантай адилхан хүмүүс маш их байдаг. Зүгээр яг сошиалоор ингээд одоо зоригтойгоор гарч ирээд эн чинь юм байдгаа гэж ярьдаг хүмүүс нь цөөхөн байдаг. За тэгээд түрүүн одоо яагаад эн чинь айгүй хэцүү байгаад гэдэг вэ гэхээр нөгөө бидний бас нэг санаа зовох айх юм явагдаад байна л та. Их бага хэмжээгээр ч гэсэн. Тэр нь болохоор хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэг нэг юм байна. Хүмүүс намайг юу гэж бодох. За энэ бол бас айхтар шүү дээ. За яг хөө тэгээ зарим нь бол хүмүүс юу гэж бодно. Тэр бол томоо байхгүй шүү дээ. Энэ дээр нэг тайлбар өгөхөд нэг хүн одоо 2 хүн бие биентэйгээ ярьлаа тий. А, Б 2 хүн бие биентэйгээ ярьж гин гэсэн үг. Тэгэнгუთ А хүнийг Б хүн нь үг үгээр доромжлол ингээд ингэхээр А хүн одоо чимээгүй тэрийг ингээд сонсоод байж тий. Реакц үзүүлэхгүй. Реакц үзүүлэхгүй байх тохиолдолд энэ А, Б 2 хүний Б хүн нь л өөрийгөө одоо танигдуулаад байна гэсэн үг. Б хүний дотор байгаа энерги те. Б хүний дотор байгаа зовлон, Б хүний дотор байгаа одоо тэр хэрүүл маргаантай одоо негатив гэдэг сөрөг талтай юмнууд нь өөрийгөө л гаргадаг. Тэгэхээр ерөөсөө А хүнтэй холбоогүй байна. Тэгэхээр А, Б 2 хүн чинь хоёулаа нэг оршихуу. Гэхдээ 2 бие болоод салаад бие биентэйгээ ярьж байгаа юм шиг болж штэ тий. Тэгэнгუთ чинь бас А хүн, Б хүн 2 хоёулаа өөрөө ертөнцтэй гэсэн. Нэгсэнтэй та бит 2 нэг та бит 2 хүн юм шиг харагдчихэв би бинтэйгээ ярьж. Гэхдээ өөрийгөө мэдэрч байна гэсэн үг тийм өөрөө өөртөө ярьж байгаа гэсэн. Тэгэнгუთ би таныг учиргууд одоо янз янзын үгээр хэлээл одоо мухаа хэлээл ингэхээр та ингээд намайг ингээд зүгээр харж яхад тэр надад л үлдэх байхгүй юу? Нэгсэндээ би өөртөө л байгаа юм аа л гаргаж чинь гэсэн. Тэгэхээр ерөөсө тантай холбоогүй байхгүй юу? Ерөөсө энэ одоо миний гаргаж байгаа ааш тантай ерөөсө нэг ч холбоогүй. Би өөрийгөө л илэрхийлж чинь гэсэн. Тэгэхээр надад байгаа ямыг харахын тулд би реакц харах сурт. Хариу үйлдэл одоо би шууд ингээл хариу үйлдэл хийхдээ би тэрийг анзаарч би ухамсартайгаар хийх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Тэрийг ухамсартай бай гэдэг байгаа. Бодол гаргаад за би нэг юм бодлоо олж харахад бол ерөөхдөө хэцүү байдаг. Гэхдээ бодлыг харахад бол маш сүлдээ бол амархан болчихно. Хэд удаа үчихэд. За тэгээд сэтгэл хөдлөлөө харах те. Одоо ингээл эвгүй болоод дотор эсвэл одоо хүнд гомдоод ч юм уу ямар нэгэн байдлаар одоо зовоод ч юм уу муухай оргиол дотор ингээл нэг сэтгэл хөдлөлийн нэг янз янзын төвшнгүүд байгаа ш. Тэрийг ингээд тэрэн дотор ороод байгаа би ингээд яна гэхөөсөө илүүтэйгээр за нэг ийм мэдрэмж байгаад байна гэдгийг олж харах нь аягүй чухал болчиход байна. Тэгээд хариу үйлдэлүүдээ олж харах. Одоо би хүнтэй харьцахдаа ямар нэгэн асуудлуудын одоо асуудалтай тулгархтаа миний хариу үйлдэл яаж гараад байна гэдэг.
Тэгэхээр би нөгөө өөрийгөө л засаад яваад гэсэн. Өөрийгөө таньж мэдээл өөртөө байгаа сөрөг талуудаа засаал яваад. Гол нь энийг ухамсарлаа таньж мэдэхэд л засагдана. Трансцент хийнэ гэдсэн засагдна өөрчлөгдөд байгаа. А түүнээс биш бид нар ингээд тэрэндээ уусаж орчхоор тэр чин карма болоод энерги үйлчлэгч чинь тэгэл юу гаргаж чинь тэрийгэ буцаал өөрөө татна гэсэн. Тэгэхээр таталцлын энерги одоо энерги дээр ярихад чинь тэгэл таталцлын хууль бол зүгээр хууль штэ. Тэгэхээр надаас юу гарч чинь тэр чигтээ надад буцаал ирнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг дандаа нэг карма марма гэдээ ярихад нэг ийм сөрөг мөрөг тал бол биш. Чинь эерэг сөрөг айл айл. Би тэр нэг үлийн үр гэж ярьдаг штэ Монголоор бол үлийн үр, гадаадаар бол карма юм да тий. Тэнгуү чи бид нар нэг ингэж боддог штэ. Дээр бурхан гэдэг нэг хүн сууцаа. За одоо энэ нэг муу хийсэн энд гээд кармаг нь явуулъя. Энэ хүн сайн карма энийг нь явуулъя гэж бидний төсөөлөлд одоо тэгж бодоод байгаа байхгүй юу? Ямар нэгэн хүн нь тэгээ дэрийг өөрөөгөө мэдчихээр харагддаг юм л да. Ямар нэгэн хүн, ямар нэгэн одоо юм надаас хол байгаа бурхан ч гэдэм үү өөр нэгэн таны амьдралыг хийгээд идэх та өөрөө л хийгээд идэх гэсэн үг. Тэгэхээр одоо ялангуяа энэ зовлон тал дээр бол энийг тайлбарлахад жоохон хэцүү л байдаг л да. Яагаад гэвэл жаргал зовлон хосолж явдаг хорвоо болохоор хинч зовхыг хүсдэггүй болохоор өөрийгөө та ингээд зовлонгоо өөрөө бий болгоод иштэй гэж хэлэхээр юу яриад байгаа юм чи гэдэг айгүйх тийм тохиолддог байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээр би мэдээж ойлгомжтой тэр тэгэж харахаас өөр арга байхгүй тий. Гэхдээ таны хийгээд байгаа юм гэдэг нь болохоор таны бодлороо үлдээд байгаа. Үүлийн үр гэдэг чинь бодлын л одоо энэ тойрог явагдаад байна шүү дээ. Тэгэхээр энийг л та одоо бодлороо бүтээгээл бүх юма бүтээгээл байгаа бол та тэрийгээ дараагийнхаа амьдралыг бүтээгээд тэгэхээр таны одоо бодож байгаа бодол чинь дараагийнхаа амьдралыг бүтээгээд яваад нэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр бодолд чинь дандаа нөгөө давтагддаг бодлууд байдаг. Дандаа давтагддаг сэтгэл хөдлөлүүд байдаг. Нөгөө сурцсан болохоор одоо энийг програмнууд гэж яриад байгаа байхгүй юу? Програмнууд чинь ингээл байнга уншигдал яваад байна гэсэн. Олж харсан цагаас нааш одоо тэр програм надад нэг ийм юм байгаад байгаа юм байна штэ гэдгийг олж харахаас нааш энэ програм үйлчлээд идэг. Тэгэхээр энэ програм чи 99% таны амьдралыг жолоод байна гэсэн. Одоо бидний даалт ухамсарт явагдаж байгаа тэр програм бол хардвер дээр суусан програмнууд чинь таны амьдралыг жолоодод яваад байгаа байхгүй. Өөрийн мэдлэггүй давтагтаал байдаг. Өөрийн мэдлэггүй боддог бодол нь орж ирээл байдаг. Тэрийг яаж зогсоохоо мэддэггүй нөгөө бодлууд нь үргэлжлээл бодлууд чинь тэгэл янз янзын үйлдэл гарч ирсээд одоо нөгөө дүрс хэлбрээр дуу чимээгээр тэгэл амар ингээл дуу сонсогдоод нэг тэрийгээ зогсоож чадахгүй тэрэндээ зовоол тэгэл янз янзын юм төсөөлөгдөөл ингээл эдгээр чинь бүгдээрээ бодлын хэлбэрүүд шүү дээ тий. Тэгэхээр энийг олж харна гэдэг бол энийг өөрчилж гинэ гэсэн үг байна. Тэгэхээр сэрэд өөрийгөө мэдчихэд карма устж үгүй болдог. Дахиж үргэлжлэл байхгүй. Одоо та жинхэнэ өөрөө шинэ програмнууд оруулж бичиж болно гэсэн үг байхгүй. Тэгтээ тэрнтэйгээ нэг ч наалдахгүй гэсэн үг. Одоо өөрийгөө андуурхаа болчихж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрөөс ч юу гарах юм? Таны мөн чанар чи юу? Бидний мөн чанар юу вэ? Хайрлал гарна үстэй. Ямар ч болцолгүй зүгээр л бодолгүйгээр өнөөдөр хүн тусалчдаг. Өнөөдөр тэр үедээ тэр мөчөд юу хийх ёстой цаанаас нь явагддаг. Тэр хайрнаас гардаг, тэр сэтгэлээс гардаг. Эдгээр чинь нүрээсээ бидний байглаас л заяасан бидний мөн чанарууд байхгүй юу? Энийг мартчихад байгаа болохоор л бид нар ямар нэгэн байдлаар аз жаргалтай болно, ямар нэгэн байдлаар хүнд сэтгэл гаргаж болдог гэдгийг гаднаасаа хайгаад байна л гэсэн. Тэгээ олохдохгүй. Насаараа гаднаас хайсан аз жаргал олдохгүй, дотроос л хайх хэрэгтэй болчихно. Тэгэхээр өөрийгөө мэдэх л чухал болчихж байна гэсэн. Тэгээ яаж амьдрал нь явагдаад ин гэдгийг харж байгаа. За миний амьдрал бол шууд миний өөрийн одоо тусгал юм байна л гэж харчаар тэр нь тэгэл ерөөсөө л юу засч болохоор хараад ойлгоод мэдэрдэг. Ойлгоод эхэлнэ. Ойлгох нь аюул чухал байгаад. Тэгэхээр нөгөө айцсгүй болоод эхэлнэ тий. Өхлөө сайхаа болоод эхэлнэ. Өгүүрхээ сайгаад болоод энэ чинь би өөрийгөө мэдчихэр чи би өөрийгөө таньчихар чинь юунаас айх юм? Юунаас айх юм байхгүй болчихж байгаа юм. Тэгэхээр бусад хүмүүсийг бусад одоо юу вэ? Одоо энэ ертөнцид миний амьдрал болж байгаа бүхэл юмыг би өөрийнхөө дотроос одоо гэрэлтэж байгаа тэр гэрлэлээр хардаг болно гэсэн. Миний өөр дотор байгаа тэр хайраар би тэр хүмүүсийг хайрладаг болно гэсэн. Тэр хайраа мэдэрч байна гэсэн. Яагвал би л өөрөө юм явагдаад байгаа.
Тэгэхээр надаас гарч байгаа л юм миний тусгал болж л юмний амьдрал дээр буугаад байна гэсэн. Оршихугаас Яг гарч байгаа тий. Оршихугаас гарч байгаа хоосон чанараас гарч байгаа тэр тусгал чинь дүрс болоод таны амьдрал болж бууж ирж байгааг л мэдэх л ахгүй юу гол нь. Түн дотор тоглоод би хүнээр тоглох юм бол би бүх юмнаас айштай. Машин дайрчвал яачихгүй, үтчихгүй, өгчихгүй, унчихгүй, өлсчихгүй гэл те өгөрчихгүй одоо яадгийн бүх л юмнаас айж амьдрах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Айц байхаас өөр арга. Айц байхаар чи нөгөө айцаал бүтээгээд байна л гэсэн. Айцтай холбоотой програмнуудаа дахиж бүтээгээд байна гэсэн. Тэгээ айц байхаа болчоор чи би бүтээлч байдлыг амьдралын хамгийн сайн сайхныг л бүтээнэ үсттэй тий. Тэгээ дандаа л тэр нь бүтээгдээд идэг. Нэр тийм юм биш тий. Тэгэхээр мөн чанараас нь гарч байгаа л юм чинь л бүтээгдээд байна гэсэн. Ямар ч хүмүүстэй таарсан тэр хүмүүс нь дандаа л өөрсөж чинь хайрладаг л хүмүүс байна. Бодсон бодол чинь биелдэг бүтээгээд идэг бол ямар юм бодно сайхан бодол гарч л таарна штэ мөн чанараас тэр бурхны чанараас чинь тий. Эго бол тэгэл тэрийг устгадаг л байхгүй. Тэгэхээр эго ч дандаа л айдсаас л гардаг гэсэн. Тэгэл өөрийгөө тусгаарлал өөрийгөө нэг жижиг хүн гэж бодоол тэгэл тэр нь амьдрахын төлөө за би заавал ажил хийж би бүр зүтгэж ядарч зовж ижил хитэн дөрөгтэй болж амьдрах ёстой юм байна гэдэг conditioned thinking байхгүй юу? Condition сурцсан болохоор тэгж бодоод байгаа байхгүй. Тэр бодол нь давтагцаар агаад энэнд итгээд тэрийг үний юм байна гэдэгтэл орчоод яваад байгаагаа л харна гэсэн. Тэрийг бодлыг харах, бодлоо анзаарах, ажиглах гэдэг. Тэгэл бодлоо сурах юм бол тээ. Шаарэ. Үлийн үргээ бодлоо л харчих юм бол бодлоо одоо чиглүүлж чаддаг болно гэсэн. Бүтээж чаддаг болно. Бодлоороо би гоё юм бүтээгээд тэгмээ гэх юм бол тэрийг тэгэл бүх юм сураал яваад насаараа сурна бид нар. Бодлоо бүтээлчээр ашиглаж эхэлнэ гэсэн үг юм байна шүү дээ. Бүтээлчээр ашиг. Одоо тэгээд нөгөө айдас байхгүй болоод тэгэхээр хуучин юм чинь байхгүй. Одоо нэг өнгөрсөн гэдэг чинь байхгүй байхгүй юу болно. Бид нар тэрэндээ итгээд байгаа болохоор өнгөрсөн цагаасаа л одог бүтээгээл одоогоосоо тий. Одоо ч л одоо ерөөсөл бүх юм чинь бүтээгээд байна гэсэн үг тий. Гэхдээ нөгөө өнгөрснөөс ирж байгаа бодол чинь итгэл үнэмшил чинь байгаад байгаа болохоор дахиад ирээдүгөө тэрнтэй ингээд ойролцоо бүтээгээд байна л гэсэн үг. Бид нар чи бүгдээр л давтамж явагдаж шүү дээ. ертөнц чинь тэр чигтэл энерги давтамж л явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр энергийн давтамж бидний даалт ухамсарыг ерөөсө чиглүүлээ тэр амьдралыг босгоод байгаа юм байна л гэсэн үг байхгүй. Бий болгоод байгаа юм байна. Одоо нөгөө үлийн үргээд ярингууд чи нөгөө law of attraction буюу таталцлын хууль гэж ярьдаг шүү дээ. Тэгээ түрүү би яагаад заавал бурхан гэхэр ингээ бичиж аваад match гэдэг гэж би бол өмнө боддог байсан. Гэтэл тийм юм ерөөсөө байхгүй. Бид нар яг одоо сая чиний ярьснаар бид нар бодлороо бүгдийг бүтээдэг юм чи дандаа айцтай бодлороо бид нар айцтай бодол их байх юм бол сөрөг бодол дандаа толгойд их байх юм бол тэр одоо ингээд бүх юм чи үйлдэл одоо давтамж долгио гэж яриад байгаа үед бид нар амьдарч байгаа шүү дээ. Сөрөг бодлын одоо сөрөг үгний сөрөг үйлдэлийн давтамж нь маш доогуур байдаг учраас таталцлын хуулийн дагуу бол угаасаа тэр төвшний ямиг татна. Тэнгуут энийг чинь бүгдийг эргүүлээ карма гоё юм бодоод буян хийгээд байх юм бол дандаа тэр гоё юм бодож байгаа тэр давтамж гоё үг ярьж байгаа тэр үгийн долгион давтамж тэр гоё зүйл хийж байгаа те зүрхтнээсээ одоо чи түрүү ярьсан чинь зүрхээ онгойлго зүрхээсээ сонсдог. Тэр зүрхнээс гарч байгаа тэр гоё одоо pure energy буюу одоо цэвэр одоо хайрын энергиэр бид яг тэр төвчнийхээ амиг татна. Энийг ингээд карма гэдэг би хувьдаа өөрийнхоороо ингэж тайлбарласан аахгүй. Тэгэхээр таталцлын хууль гэдэг юмны талаар хэрвээ та мэдэхгүй бол YouTube дээр таталцлын хууль гэдэг тайхаар юмнууд байгаа. Би гэхдээ таталцлын хууль гэдгийг бас айгүй гоё тэгж YouTube дээр тэгээ видео бэлдээд оруулъя гэж бодож байгаа. Яг зөв. Тэгэхээр энерги гэдэг чинь өөрөө одоо бид нар чинь ингээд шинжлэх ухаанаар ингээд батлаад энергийг одоо тийм чанартай юм байна гэд гаргаад ирчихэж байгаа шүү дээ тий. Тэгээд атом гэдэг чинь өөрөө одоо цөм энергийн цөм буюу одоо тэр атом молекул гэж ярьж тэр атом бол өөрөө грек үгээс гаралтай атомос буюу хуваагдашгүй гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тэр атомыг хуваачдаггүй тэрний цаана хоосон чанар явж байгаа байхгүй юу?
Тэр квант физикчид тэгж яриад байдаг шүү Тэгээд дээ. квант физик дээр одоо орж эхлэн гэсэн үг тий. Тэгэхээр квант физикийг та сонирхож байвал квант физик, метафизик гэж явахлаар их сонирхолтой болоод эхэлнэ л дээ. Тэгэхээр бидний одоо энерги гэдэг чинь ерөөсөө нэг ажиглагч л байгаад байгаа байхгүй юу? Нэг л ажиллагч л байгаад байгаа гэсэн. Тэр ажиллагч л бол ерөөсөө энэ энергийн долгионыг чинь ингээд одоо ажиглаж явах үед бол матери болгож гаргаж ирээд байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр матери чинь одоо бүх юм чинь матери байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэний цаана нэг ажиглагч байгаад энийг чиглүүлээд тэр энергийг тийм матери болгож чиглүүлээд байгаа байхгүй юу? Тэр юугаар чиглүүлэгдэж тэр ямар үйл явдлаар болоод ийнө гэхэлэр тэр чинь өөрөө бодол явагдаад байна гэсэн. Тэр хөдөлгөөн чинь энергийн хөдөлгөөн баггүй. Хөдөлдөггүй тэр ажиглагч чинь болохоор өөрөө одоо бурхан гэж яриад байгаа. Хөдлөөд байгаа ч гэсэн бурхан. Одоо Шива Шакти гэж ярьдаг шүү дээ. Шива нь болохоор одоо хөдөлгөөнгүй байгаа нь, Шакти нь болохоор хөдөлгөөнд орсон энергийг яриад байгаа. Тэгэхээр тэр хоёр чинь нэг. Гэхдээ арай өөр нөгөө нэг чанарын хувьд бол арай өөр байгаад байгаа болохоор одоо хиндүү ч юм уу эртний одоо энэ мундаг сургаалуудтай байдаг шүү дээ тий. Тэгэхээр бас энэ талаар судлаад үзвэл бас сонирхолтой байж магадгүй. Тэгэхээр энергийг одоо энергийн цаана буюу энерги болж байгаа процессны дотор буюу гадна энийг одоо чиглүүлж байгаа одоо оршихуй болчиход байгаа байхгүй. Тэгэнгუთ чинь нөгөө энерги чинь хөдөлгөөнд байнга иждэг, хөдөлгөөнд иждэг болохоор тэр энергийг ажиглагчийн үүднээс харахаар тэр бүх юм чинь одоо энергийн долгионд байгаа, давталцалд байгаа, одоо үйлцэлд байгаа шүү дээ тий. Тэр үйлцэлд байгаа матери болгоод байгаа чинь одоо бид нар байхгүй гэсэн үг. Тэгэхээр тэрийг бид нар бодлоор гаргаж ирээд байна гэсэн үг байхгүй. Ажиглагч тэр энергийн хөдөлгөөнийг одоо тэр үйлцлийг хараад ерөөсөө тэрийг бид нар матери болгож гаргаж ирээд байна гэхэд бүх юм оршиж байдаг, бүх юм байдаг. Тэгэхээр тэрийг би ойлгочих юм бол амархан болоод ирчихнэ гэсэн. Энийг л карма гэдэг. Ерөөсөө л энергийн хөдөлгөөнийг л карма. Акшн буюу зүгээр үйлийг л карма гэдэг байгаа байхгүй. Сайн муу энерги гэж уул нь байхгүй шүү дээ. Гэтэ бид нар нөгөө нэг хоёр талт ертөнцийн орж байгаа болохоор сайн муу энерги гэдгийг одоо нөгөө жаргал зовлон гэдэгтэй адилхан мэдрэмжээр гаргаж ирээд байгаа байхгүй. Муухай мэдрэгдчихвэл нэгсэндээ миний тэр мэдэрч байгаа мөн чанар надаас гарч байгаа хайраас арай өөр болоод эхэлж байгаа нөгөө энергийн төвшин нь. Тэгэхээр тэрийг би нөгөө хэлбэлцлийн хувьд доор одоо хэлбэлцэж чинь дээр хэлбэлж чинь маш их нарийн хэлбэлцээтэй. Нэгсэндээ хайр, аз жаргал, баяр баясгалан, амгалан тайван байдал, инэрэнгүй сэтгэл гэдэг тэр чинь дандаа маш нарийн юм хэлбэлцэлд орж байгаа энерги долгион багхгүй. Тэгээд доошоо нөгөө ингээд негатив болоод ирэхээр сөрөг болоод ирэхээр чинь бид нар чи яах юм? Уур, уцаар, хилэн, өшөө, хонзолтуудаа тэр бүх юм. Тэгэхээр тэр нь лөө ойрт чинь гэхээр өөрөөсөө жоохон холдоол байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө өөрийнхөө нөгөө сайн сайхныг мэдэрч чадахгүй байгаа болохоор тэрийгэ мэдрэх гээл хайгаад идэг гэсэн. Тэ нөгөө одоо ингээд тэр нөгөө баяр баясгалан одоо тэр нөгөө хүүхэд бид нар бүгдээрээ хүүхэд байж утсан болохоор тэрийг мэдж байгаа байхгүй юу? Санаж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө юу ч санаа зовдгүй яг одоогоороо байдаг. Юу санаа зовхгүй. Тэгэл байнга инээлдэж идэг, байнга ингээд сайхнараа байж идэг тэр хүүхдүүд бид нар ч гэсэн адилхан байсан байхгүй. Яагаад бид нар одоо тэрийг ингээд бид тийм биш болцсон. За өөр хүүхдтэй болцсон. Амьдралд ороод ирэхлээр амар их заавал ажиллаж мөнгө олж ээж энэ хүүхд хийж ингэж одоо ингээд ерөөсөө програмнууд л явагдаад байна гэсэн. Тэгэл за тэрийг олж мэдээл өөртөө ингээд жоохон амархан болоод тэгэхээр амьдрал аягүй гоё болоод эхлэн цаанаасаа. Тэгэхээр чин дандаа л тэр гоё юм татагдаал эхлэн гэсэн. Айдсгүй бол юунаас айх юм те. Энэ бие л одоо бид нарт өгч байгаа өхлийг бол бие л өгч байгаа юм шиг харагдахаас өөрийн мөн чанартай буцаас ирчлээ л гэсэн үг байхгүй да тий. Мөн чанараа мэдчихээн л гэсэн үг. Бурхан өөрийгөө мэдчихээн л гэсэн үг. Түүнээс мартаад одоо зүүдлээд тэгэл сэрхийг л өөхөх гэдээ яриад байгаа байхгүй бид нар. Тэгэл энэ оршихуй чинь ерөөсөө л тэгэл бидний байглаас заяасан зан чанар байгалийн л бид нар баггүй юу? Ерөөсөө биднээс нэг ширхэгч хол юм байдаггүй. Нэг ширхэгч таслангад одоо тасарсан юм байдаггүй байхгүй. Сэрэлэг гэдэг чинь тэгвэл шин юм сураад шин одоо төлөв байдалд оршно гэсэн үг ш. Бид тэр зүгээр өөртөөхөө мөн чанар байсан юм эргүүлээ санахыг л хэлээд байгаа.
Би маш амархан гэж хэлдэг байхгүй юу. Бити өөртөө хэцүү би болохгүй. Тийм. Наад чи хэцүү байна. Тэгээд Тэ одоо юу гэдэг одоо зарим нэг хүмүүс азтай болохоор аз гэж байхгүй штэ. Эд чи бүгдээрээ шүтэн барилдлага явж байгаа. Бүгд шүтэн барилга. Тэгэхээр өнөөдөр бид нар уулзах ёстой болоод уулзж байгаа. Яагаад гэвэл цаанаасаа энергийн фреквенц буюу бидний энергийн одоо шүтэн барилдлага л таарч ийна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр ямар нэгэн дараагийнхаа амьдрал чинтэй холбоотой болоод өнөөдөр та энийг үзэж байна, та энийг ойлгож байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр ойлгох гэж хичээх биш. Ерөөсөө л байглаас заяас юм байж л байдаг. Хизээч та тэрнээс өөрчлөгдөхгүй. Тэрийг яг оролдохоор л одоо нөгөө бодолч оролдоол ахаар. Яаж гэдгээ хаяал. Тэгэл дотгошоо анхаарлаа хандуулахыг л хэлээд байгаа. Тэгэхээр нөгөө бясалгал бол их зүгээр ихгүй уул нь бол яг тэгээ таашаад амгалан болоод заавал тэгж суух шүү дээ. Ингээ хөвтөж явахтаа ч бясалгал хийж болно шүү дээ. Хоолоо хийж явахтаа ч бясалгал. Бодлоо ажиглаа суурчхад л бол бясалгын л юунд state of mind байна гэсэн л үг шүү дээ. Харин би одоо намуунатай учирснаас хойш, амраагчтай учирснаас хойш яг хоёрт учрахын нэлээд өмнө би гэгэрл гэж тэр хувьсэл сэрэлт энэ төр гэж бол юу байдгүй юм шиг байна. Өдрөө алга би юуны төлөө амьдарч байгаа илээ гэдгээ би өөрөө хийж байгаа үйлдэлээ юуны төлөө гэдэг нь мэдж байгаа ч бараг сэрэлт юм за энэ миний юу н хаяадөө зүгээр өөрөө мөрөөр амьдрыг бодсон байсан аахгүй. Тэгсэн чи хайрн би тэгээд яриадсан шүү дээ сүүлд миний учирсан хүмүүстэй амар гоёлоод байгааг яриад тэгсэн чи яг амраагчтай танилцаад чамтай уулзаад тэрнээс хойш айгу амархан надад айгу амархан юм шиг санагддаг болчихсон. Тэгээ чи энийг айгу амархан болгож ярьдаг яг айгу амархан гэж хэлдэг. Учраас айгу боломжийн болгоод хүн болгоо адилхан тий. Ямар ч та бит хоёрт нэг ч ширхэгч өөр юм байхгүй. Зүгээр л амьдралыг хоёр өөр замаар тулаад яваад тэгээд хоёр өөр туршлага хуримтлуулсан л хоёр бие явж байгаа болохоос эн чинь нэг л байхгүй юу? Тэгээ энэ дээр бас нэг юм нэмээд хэлэхэд би бас өмнө нь ингэж боддог байсан. Маш олон хүмүүс ингэж боддог байж магадгүй гэж бодоод би өөрийнхөө туршлага дээрээс ярьчих. Би ингэж байж яхад надад нэг ийм хүн хэлээд яг энэ замаар ийм үйлдэл хийхэд чи ингэн гэдэг юм би хайгаад яваад исэн юм бэлээ. Дараа нь ботсож тэгсэн чинь одоо юу ойлгосон бэ гэхээр уус адилхан зам гэж байхгүй. Адилхан хүн ч гэж байхгүй. Зам нь минийх сонголт хийх хүн нь би өөрөө. Тэгээд тэр зам бол бусад бүх хүнийхээс ондоо харин суралцж болно. Энэ хүн ингэж юм байна. Энэ хүн амархан гэж ирсэн. Тэгвэл амарх юм байна. Би чадах юм байна. Гэхдээ миний зам бол би өөрийгөө сонсох юм байна. Нэгдүгээр. Хоёрдугаар бас юу гэж боддог байсан бэ? Өмнө нь ингэж заримдаа байж та нар мэдэн шүү дээ хүн болгоод ийм хүн тохиол. Өмнө нь ингэ болж исэн юм шиг санагдаад аль эсвэл дотроос за би болохоор одоо бодол мэдрэмж хоёрыг ялгадаг болсон үеийнхээ юм ярьж байгаа шүү. Өмнө нь бол ялгадаггүй амар айдаг өстэй. Дотоос яг тийм юм шиг санагдаад эренгуут тэр маань амар зүв байдаг. Тэр миний зам юм бэ. Тэгэхээр зам болвол ингээ хизээч ингээ гоё дураатал харагддаггүй. Зүгээр ингээ замаараа явж итл дараагийн алхам л харагдсан байна гэдгийг би ойлгосон. Тэгэхээр яг энийг үзэж байгаа хүмүүстэй үнэхээр өмнөх зам чи харагдахгүй. Би одоо яах юм бол энэ төр гэж бодоод тий. Тэгээ би тэр надад орж иж байгаа мэдээллийг би гаднаас одоо бурхан надад өгж ийн юм уу? Айлсэл ондоо хүч надад хэлж ийн гэж бодоод иддэг байсан чинь тэр миний дотроос гарч исэн байлээ гэдгийг ойлгосоо. Тэгэхээр танд урдах зам чи харагдахгүй байхад бол it's okay. Зүгээр ганцхан алхам л урагшаа харагдана. Тэргээ зүгээр л тэрийг хийхэд дараагийн алхам харагдана. Тэгэхээр ингэж явдаг. Та өөрөө бүтээж ир гэсэн үг. Тий, би бол ингэж ойлгосон. Тэгэхээр ирээдүй бол яг өнөөдрөөс эхлэн гэдэгт би бол амар итгэдэг болсон. Өнгөрсөн бол угаасаа. Яагаад бол өнгөрсөнд болсон юм би өнөөдөр авчирч байгаа бодлороо авчирч байгаа, айцаар авчирч байгаа хүн би. За тэгээ хамгийн гоё юм хэлэх тань одоо ингэ номонотой ярилцаа суухад энерги шал ондоо байдаг. Тэгэхээр энийг үзэж байгаа хүмүүс дахин үзэж энергиэс хэлбэрээ. Шал ондоо энерги шал ондоо юм ярьдаг. Тэгээ номонотой ингэ уулзаад ярьсны дараа бол тий сэтгэл хөдлөлийн байдал одоо тэр энергийн төвшөө энэ бол маш
нэмэгддэг. Мгм. Одоо барыг тийм учраас би ингээ тий хэрвээ энэ юг үзээ нэг удаа үзээд ойлгоогүй бол it's okay. Нэг удаа үзээд бид нар уусаа юу ойлгох шаардлагагүй байхгүй юу? Бидний тарих тийм олон мэдээллийг нэгэн зэрэг угаасаа хүлээж авч чаддгүй. Нэг хоёр Яг би нөгөө шинэ юм яриаггүй. Би чинь шинэ юм юусоо биш шүү дээ, тий. Шинэ санаа ч юм уу, ямар нэг юм зааж өгөхгүй. Би хинт ч юм зааж өгөхгүй. Энэ бол та нарын дотор бүгдэнд чинь байгаа л юмыг би сануулж л хэлж гин гэсэн. Сэрээчээ нэг юм bay шүү дээ, тий. Андуураад дээ штэ гэдгийг нь одоо би сануулж л хэлж гин үү гэхээс шин сод юм надаас юм сурах мурах шаардлагагүй байхгүй. Би хинт ч юм зааж өгч чадахгүй. Зүгээр би замын зааж өгөхөд нэг ийм юм байгаа тийгээ би сануулж л хэлж гинэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр та ингээд одоо өнгөрсөнд таны амьдралд юу л тохиодсон байж болно те. Тэрийг одоо мартах биш. Мартах шаардлагагүй. Одоо заавал тэрийг ингээл би одоо ингээд энэ яах вэ гэж хамаагүй тэр бодол орж ирнэ үү? Тэр сэтгэл хөдлөл одоо тэр одоо таны зүрхийг одоо шархлуулсан ямар нэгэн хүн ямар нэгэн одоо хаагцлын талаар одоо ээж аав ч байж болно, ах дүү эгч дүү ч байж болно, эсвэл одоо ойрон татны хүн ч байж болно. Санаад ингээд тэрэндээ ингээд бас зовоод яваад идэг байж болно. Тэгээ тэр чинь бүгдээрээ л зовлонгууд энийг штэ тий. Тэгээд бас одоо ингээд тэр шархалсан зүрхийг сэтгэлийг буцаад эвлүүлэхийн тулд одоо тавьж явуулах хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр хамаагүй ингээд өршөө хүн байвал өршөөгөөд тий өөрийгөө л өршөөж гин гэсэн үг байхгүй. Өршөө хүн байвал өршөөгөөд таныг одоо өнгөрсөнд эсвэл та ямар нэгэн хүнийг өнгөрсөнд гомдоосон ч юм уу шархлуулсан тий ямар нэгэн хүн таныг ч юм уу өршөөх хэрэгтэй. Өршөөх бол энийг одоо би өршөөгөө тавьж явуулъя да одоо надад хэрэггүй гэдэг юм чинь өөрийгөө эдгэж гинэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр би нөгөө бүрэн бүтэн гэдгээ мэдэхгүй бид нар яваад байгаа шүү дээ тий. Бүрэн бүтэн байхгүй болно бид нар байглаасаа. Бид нар мартчихад байгаа болохоор надад ад жаргал дутаад байна гэдэг юм явагдаад байгаа байхгүй юу. Тэрийг л бид нар олох гээд өөрөө нэгсэндээ өөрөө өөрийгөө бүтэн гэдгийг мэдхийн тулд одоо би бүтэн биш. Би дутуу байна гэдэг эгогийн тоглогчийн дүрд орчоол явж гинэ гэсэн үг. Тэрийг л мэдхийг л сэрэх гээд байгаа нэгснэ би бүрэн бүтэн байна. Амьдрал бол ерөөсөө тэр чигтэл миний тусгал болж гарч ирж байгаа юм байна штэ. Тэгэхээр чин би ерөөсөө л энэ хүн биш байсан юм байна. Хүнд бол одоо бид нар би энэ биеийг өхөн өгтөл бол ямар ч байсан энэ биеэр тоглохоос өөр аргагүй болж байгаа байхгүй энэ зүүдний ертөнцид зүүд байхгүй. Гэхдээ маш бодит. Тэгээд өнгөрсөн гэж байдгүй юм байна. За өнгөрсөнд ямар нэгэн асуудал гараад би одоо юу ч болсон байсан хамаагүй. Одоо би шийдий. Тэрийг одоо зүгээр л мартах биш. Гэхдээ өршөөхийн өршөөд уучлахын уучлаад тэгээд өнгөрсдгийг өнгөрсөнд нь үлдээгээд одоо дахиж тэрний талаар ботхоо болио гэд. Тэгэл ирээдүг гэж бол одоо бас л байдгүй. Тэгэхээр одоо цагт л бүх юм зэрэг хаанч бай. Яг л одоо яг л энд бүх юм зэрэг л явагдаж идэг гэсэн. Тэгэхээр одоо л би амьдралаа өөрчлөх юм бол одоо л өөрчлөх юм байна. Одоо л би сэрий гэж бодож байдаг л одоо сэрэх хэрэгтэй юм байна. Ойлгох хэрэгтэй юм л одоо л ойлгох хэрэгтэй юм байна. За маргааш нөгөөд гэж гарч ил бодлохгүй. За би яаж явах вэ гэдэг чинь л бодлохгүй. Тэгэл бүх юм чинь л одоо тэгэхээр тэр бодлыг олж харна гэдэг бол маш том алхам. Яаж олж харах вэ гэхээр одоо байх. Тэгээ одоо байхын тулд та хүсвэл бясалгал хийж болно. Хүсгүй бол зүгээр л тайван яг л байгаагаараа байгаал өөрийгөө нэг тийм нэг сэтгэл хөдлөлөө дараад авахгүй хүсгүй юм одоо хүмүүс тэгдэг штэ ихэнх нь бид нар дандаа буруу яриад идэг буруу бодоод идэг юм байна л да сурцсан болохоор юу вэ гэхээр би өвдмөөргүй байна би зомооргүй байна тэ одоо үгүй одоо нэг үгүй гэдэг хөх чинь оршихуй хувьд бол байдгүй юм байна л да тэнгууд чинь шууд хүснээ одоо шууд байгаагаар авцснаар хийцнэр бүтээцнэр нь дүрсэлж олж хараад тэрийг мэдрэхийг манифест буюу одоо би тэрийг бүтээж байгаа байхгүй. Тэнгууд баян баймирэн тэ. За тийм ямар баяныг нь хилээд байгаа. Мөнгөөр баян юм уу, сэтгэлээр баян юм уу, юугаар баян?
идээр баян юм уу? Одоо юугаар баян байх юм? Тэрийг эхлээд өөрөө visualize буюу төрслөх ёстой болчиход байна шүү дээ. За тэгвэл би тиймар баян байна. За тэгвэл гэх юм бол тэр баян байгаа сэтгэл хөдлөлч нь гарах ёстой. А тэр сэтгэл хөдлөл байхгүй бол 1000 тэрийг бодоод тэрийг татаж чадахгүй байна гэсэн. А тэгэхээр нөгөө өөрөө одоо бид нар чинь нөгөө сэтгэлээр баян байж ижил юм бол баян болох гэдэг шүү дээ. Тэгэхээр сэтгэлээр баян байна гэдэг чинь өөрөө өөрийгөө мэдэх ёстой болчиход байгаа байхгүй. Эцсийн дүн дээрээс бүх юм чинь л өөрөө өөрийгөө мэдэх ёстой болчоод тэгэл тэрнээс чинь л бүх юм чинь уудаж үүсч одоо гарч ирээд байгаа юмнууд чинь амьдралын болохоор тэрийг л ойлгох хэрэгтэй болчиход байна л та. Тэгээд одоо цаг ерөөсөө цаг хугацаа орон зай гэж бидний зүудний ертөнцид буюу энэ амьдрал дээр байдаг юм бол хугацаагүй орон зайгүй ертөнцид бол тэр чимээ аниргүй оршихуул байт юм байна. Тэр нь би юм байна гэдгийг мэдхийг сэрнгээд байгаа. Гэгэрл гэдэг бол өөрийгөө гэрл гэгээ юм байна гэдгийг мэдэх гээд байгаа. За би гэдэг чинь би энэ хүн буюу энэ нэрний цаана байгаа түүх тий энэ одоо эго бол би биш юм байна гэдгийг мэдхийг хэлээд байгаа сэрнгэж. За тэгээд яг хөө би ингээд ажиглагчийн үүднээс те өнөөдөр би ямар ихтгэл үнэмшил ямар програмнууд миний дотор эргэлдээд миний амьдралыг байн давтаж бүтээж гарч ирээд байна гэдгийг олоод орчих юм бол би өөрчилж болох юм байна гэдгийг. Тэгэхээр давтамж гэдгээс бүх юм эхэлж байгаа байхгүй. Бодол давтамж тэгэл бодлын давтамж чи өөрөө үйлдэлүүд болоод тэгээ үйлдэлүүд чинь болохоор зан чанар болоод зан ааш болоод тэгэл энэ ч нөгөө амьдралыг чинь бүтээгээд байна л гэсэн үг тийм. Тэрийг олж мэдхийг хэлээ. Тэгэхээр нөгөө айдас үхээс айхаа болно тий. Хамгийн том айдас чинь байхгүй болчихно гэсэн. Тэгээд өвтгөөс айхаа болно. Энэ бие бол тэр чигтээ карма явагдаж байгаа шүү дээ. Мэдээллийн санал гэсэн үг шүү дээ. Бид нарын бие чинь. Ягаад өнөөдөр би ингэж харагдаа та ингэж харагдаа одоо миний бие ингэж харагдаа таны бие ингэж харагдаа гэсэн чинь мэдээллийн сангууд л явагдаад шүү дээ тий. Тэгэхээр бүгд мэдээллийн сан буюу бүгд л энерги явагдаж байгаа гэсэн. Тэгэхээр тэр мэдээллийн сан чинь буюу тэрнээс одоо юу ч байж болно. Төсөөлшгүй их агуу гайхамшигт одоо зүйл чинь одоо ерөөсөө оршиход өөрөө орчил байдаг гэсэн. Байж л байдаг гэсэн. Тэгэл тэр лугаа өөрөө линк хийх хэрэгтэй байхгүй. Тэр лугаа өөрөө одоо хүснээ ингээд татаж авч ийна л гэсэн үг байхгүй. Өөрөө өөрөөсөө гаргаж ирж бүтээж ийна гэсэн бодлороо. Тэр чинь айцгүйгээр л бүтээгдэнэ гэсэн үг. Айц байхаар болохгүй чадахгүй яахгүй мэдхгүй гэл тэгэл яана инэ гэл нэг бодолч орж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө бодлого одоо бид нөгөө нэг юмд анхаарлаа хандуулна гэдэг чинь тэр. Нэг юмд анхаарлаа хандвал тэр юмтайгаа нэг болохыг хэлээд байгаа. Субъект объект хоёр чинь нэг болж уусахыг л одоо хугацаагүй орон зайгүй тийм ертөнцид уус орохыг хэлээд байгаа. Нэгсэнтэй оршихуу баггүй. Ямар ч бодлого болоод энэ амар том мундаг хүмүүс чинь энэ нөгөө нэг хөгжмийн зохиолч те тэгэл одоо яруу уран найрагч гэдэг юу гэдгийг тэгэл ер нь тэр бүтээлүүд чинь бүгдээрээ л одоо яг тэр ямар ч цаг хугацаагүй тэр орон зайнаас л гарч байгаа тэр мэрэгэн ухаан тэр intelligence тэр гайхамшигт агуу бүтээлүүд чинь тэндээс л гараад байгаа байхгүй. Чи нөгөө нэг дээр ярьжсэн шүү дээ. Нөгөө ямар Google-тэй кино л Soul Google-тэй кино тий. Тэр би бас яг бусад хүмүүст айгуугаа үзээрэй Google-тэй кино мөртлөө маш өргөн утга агуулгатай. Тэгээ чамаг хэлсний дараа би үзсэн чи вау л гэж ботсон. Тэгээ хүүхдүүдтэйгээ хамт үзээд байхгүй энийг үзэх чинь манай хүүхд үгүй Minecraft үзэхгүй энийг үзнэ гэж яад үзээд тэгээд тэрнээс маш гоё юм авчихсан. Яг Disney-гийн ч юм уу ер нь кино Google-тэй киноноос хүүхдүүд гэхээсээ илүү томчууд бидрийг сурах одоо том айгуу тийм сургамжууд айгуух явж идэг. Яг Google-тэй киноны дүрээр явж идэг. Тэгэхээр бас нэг юм нэмж хэлэхэд уул нь бол бидний одоо энэ зүүд гэдэг байгаа энэ ертөнц чинь бол амьдрал гэдэг байгаа чинь бол маш сайхан байхгүй юу? Уул нь бол яг хүн болгон гэд мэдрэх боломж нь бүрэн байна. Яагаад гэвэл хүн болгоны дүрд орсон тэр бурхны хувьд бол үнэхээр өөрийгөө мэдхэд бол үнэхээр амар агуу байдаг. Энэ нь бол ямар ч зүйлтэй харьцуулшгүй бүр тийм агуу зүгээр л хайр урсж идэг. Зүгээр л сэтгэл урсж идэг. Тэгэл тэр сэтгэл урсж байгаа ямиг л ингээл шууд харж ийна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр амар ямар ч зовж зүдэрж байгаа хүнд
зүрхсээс асуух, өөр бодох шаардлага л байхаа болчихно гэсэн. Тэр үед юу хийх ёстой нь бүгд хийгддэг. Туслал ингээл янз янзын арга ба шүү дээ. Ерөөсөл тэр өөрийгөө мэдэх нь чухал байгаа. Тэгэхээр амьдралын мөч бүрийг амттайгаар өнгөрөх боломж танд байгаа. Мөч болгоныг амсах, тэр амьдралыг идэлэх, жаргах боломж байна. Тэрийг өөрөөсөө олж харах хэрэгтэй. Бити бусдаасаар, бити хүлээ. Битгий ямар нэгэн нөхцөл, ямар нэгэн болцол тавь. Тэр бол үрд мөнхийн танд байдаг болохоор тэрийг олж харгалж чухал. Тэгэл яг хөө тэгэл энэ насандаа олж хараагүй бол тэгэл дараагийн нас руу орно шүү дээ. Дахиад зүудлээл өөрийгөө тань мэдтэл явна. Энэ бол зүгээр тэгэл зүудлээл яваад байна гэсэн үг. Сэрэл үхэл тэгэл баг ингээ hello гэл дараа нь тэгэл дахиад шинэ амьдрал гэхгүй. Тэгэл ингээл эн чинь үргэлжилт явсаар байгаа л тэгэл нэг гэсэндээ өөрийгөө бүрэн мэдэх, өөрийгөө олсон цагт бол тэгэл карма байхгүй болж байна гэсэн. Үүлийн үүрэг байхгүй болно. Бидний амьдралын зорилго чи юу сэрх зорилготой юм. Өөрийгөө л мэдэх зар. Тэр чинь л аз жаргал гэхгүй юу? Аз жаргал тэрэнд л оршоод идэг. Би бүтэн баймаар байна. Би бүрэн бүтэн гэдгээ мэдхийн тулд би өөрийгөө бүрэн бүтэн биш болгож байгаа байхгүй. Хязгаартай болгож байгаа байхгүй. Би хязгааргүй гэдгээ мэдхийн тулд хязгаартай болгож байна. Би бүрэн бүтэн гэдгээ мэдхийн тулд одоо би дутуу гэдэг ийм юмнуудыг гаргаж ирж байна. Энд чинь зүуд байхгүй өөрөө. Тэгээд хоёр туйл чинь хосолж явдна. Жаргал гэдгийг бид нэр жаргал гэж мэдэхгүй шүү дээ. Зовлон байгааг байсан бол. Тэгэхээр энэ хоёр туйлтай ертөнцид яваад ингээд зүудлээд яваад байгаа байхгүй. Тэгээд амар амархан гэж би хэлэхэд айгүй дуртай. Ягаад гэвэл энэ таны мөн чанар учраас энэ хинч танд өгч чадахгүй та өөрөөсөө л олж чадна гэсэн. Тэгэхээр хязгааргүй аз жаргалыг мэдрэл гэж бодож байгаа бол өөрийгөө олох гэсэн. Өөрийгөө олох, энэ хүнийг олох биш, энэ нэрийг олох биш, энэ бичигдсэн зүгээр энэ явагдаж байгаа энэ нэг дүрс хэлбэрүүдтэй ерөөсөө холбоо байхгүй. Энэ цаадах чинь бүр амар том юм явагдаад байгаа байхгүй. Энэ аз жаргалыг гаднаас биш дотроосоо хайл гэсэн үг юм биш үү? Дотроосоо л хайх тий. Одоо хайх гэхээр чинь бас хэцүү болчихно. Тэгээ хайх гэдэг чинь өөрөө нэг юм хайгаад явах. Бас бодхоос өөр аргагүй болчих жоохгүй юм хайж гинэ гэдэг чинь тий. Нөгөө нэг жинхэнэ мөн чанартаа уусаж орохыг хэлээд байна. Тань мэд буцаа сан гэдэг байгаа байхгүй. Санах хэрэгтэй болчихно байхгүй. Тэгээ би тань сануулахын тулд өнөөдөр танд хэлээд байгаа байхгүй. Түүнээс энэ шин юм биш. Ерөөсөө биш. Би янз янз юм цаагаагүй шүү заяа. Энэ таныг би зөвхөн өөрийгөө байгаад байна санаатхаа мэдээтгэл гээд дахал нэг хэлбэр ихгүй юу. Тий. За хоёлаа цаг 30 минут ярьчихжээ. Энэ удаагийнхаа яриаг дуусгая. Тэгэд би чамтай уулзсанаас хойш манифест гэдгийг би бүр шал ондоо өнцгөр хардаг болсон. Хоёлаа дараа нь тэгж чадгүй манифестийн тухай нэг яриул бас айгүй гоё. За тэгээ. Манифест гэхээр би нэг юм бодоод байдаг. Яг манифестийн жинхэнэ учиртай бас шал ондоо юм байсан юм байлээ шүү дээ. Тэгэхээр манифестийн татвар хоёлаа тэгж жаад нэг яри. Тэг чамд хараа би асуугаагүй ч юм уу. Энийг нэг хэлчих юмсан да гэсэн чинь нэрээ нэг энэ салнаа асуугаагүй. Би ч гэсэн энийг бас хүмүүст хэрэгжүүл хэрэгтэй юм байна гэсэн юм байна байгаа юу. За та зовх гэж ирээгүй, жарах гэж ирсэн. Хамгийн чухал нь. Бүгдээрээ зовх гэж ирсэн бол амьдраад яах юм бэ? Амьдрал айгу утгагүй болчих واخгүй. Тэгэхээр амьдралын утга учир жаргал зовлон хоёуланг нь хосолж байгааг энэ хосолж байгаа үйл процессын дунд л өөрийгөө олж мэдхийг л одоо сэрх гэж яриад байгаа. Тэгэхээр таны дотор бүх юм чинь байж л байдгийг шүү. Тэрийг олж хараасаа гэдэг бүгдэнд нь хэлмээр байна. Тэгээд өөртөө маш зөөлөн ханд. Битгий өөрийгөө буруутгах, битгий өөрийгөө үзэн яд, өөртөө буруу үг, ямар нэгэн байдлаар өөртөө битгий хатуу үг хэлжээ, тоглоом шоглооморч байсан үг бол зүгээр л энерги, бодол бол зүгээр л энерги. Та өөрийнхөө талаар, бусдын талаар юу гэж бодож чинь ерөөсөө шууд л тань дээр бууна. Тэгэхээр бусдын талаар ч хамаагүй. Энэ тийм ийм өдөр 76 гишүү яасан ерөөсөө хамаагүй эхлээд төр тэр гаднахыг байгаагаар нь хүлээж аваад хүмүүсийг байгаагаар нь хүлээж аваад
яг үйл процессыг байгаагаар нь хүлээж аваад тэгэл өөрийгөө ажигл, бодлоо ажигл, сэтгэл хөдлөлөө ажигл, өөртөө байгаад байгаа энергийг ажиглаад дээ. Тэгэхээр тэрийг та өөрчлөөд байна л гэсэн үг. Тэгэл өглөө босоод энийгэл орноосоо бос хамаагүй юм бодогдсон ч гэсэн хамаагүй. Энийгэл нэг 18 секунд энийгэл ихэл аяанда ингээд энерги чинь сайхан өндөршөөд эхлэн штэ. Тэгэл нэг жаргалтай болоод айгүй гоё болоод эхэлнэ тий. Тэгээд хамаагүй юм бодоод юм хүнтэй хэрэлдэн үү байрлал нь яа хамаагүй. Олж хар тэрийг би сая яач вэ гэд нэг тэрийг нэг олж харах хэрэгтэй болчиход байна л да. Тэгэхээр нөгөө надад байгаа ямиг би олж хараад тэрийг өөрчилж болоод байгаа байхгүй. Тэгин гут дараагийнхаа амьдрал чи өөрчлөгдөд байна гэсэн. Сэтгэл хөдлөлч гэсэн яг айлгаагүй. Тэгээл чи дандаа тэгдэг штэ гэдэг мэддэг үгийг хаях хэрэгтэй. Ерөөсөө л өдөр болгон шинэ амьдрал эхэлж байна гэдгээр л өглөө босол орой орондоо орохдоо тэгэл бясалгана уу яануу тэгвэл эхлээл мэдчих тэгэл яг ямар замаар явах нь бол таны өөрийн чинь амьдралын яг карма шийдэх бах хэрвээ тантай ямар нэгэн хүн муухай харьцахад бол эхлээд тайван байгаад сур тайван байх хамгийн чухал чимээгүй байх эхлээд аягүй чухал бас тэгэхээр чимээгүй байгаад ирэхээр чинь одоо нэг бүх энергийн давхаргач нэг юм хармонид орох хэрэгтэй байхгүй юу? Тэнцвэржүүлж өгөх хэрэгтэй, балансд оруулах хэрэгтэй бид нар. Тэгжиж бие чинь эрүүл байна. Сэтгэл санаа чинь тайван байна. Бүх юм чинь балансд байж иж одоо сайхан бодлоод орж ирнэ гэсэн. Одоо үр бүтээлч байдал чинь нээгдэнэ гэсэн үг тийм. Тэгэхээр нөгөө нэг дандаа л нөгөө хуучны нөгөө зовлонгоо тавтаад байхгүй. Одоо тэрийг хараад мэдээд эхлэхээр дахиад шин сайхан амьдралаа ерөөсөө өөрчлөх боломж 100% таны гарт байгаа шүү гэж би хэлмээр байна. Тэгээ та бүхэнтэйгээ өнөөдрийг аюу хурдан өнгөрчдөг байхгүй ингээд цаг. 40 минуттай ингэсэн шиг л өнгөрчлөө. Тэгээд бүгдээрэнд нод тий комент бичсэн бүх хүмүүстээ баярлалаа. Амар их зүрх хэлгээсэн байна. Хишгээ сайн уу? Манай жагаа сайн уу? Амраа ихч бас гоё комент бичсэн байна. Бүгдд нь баярлалаа. Одоо энэ видеог үзэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Тэгээд би лайвынхаа доор Номунагийнхаа Facebook хаягийг тавьчих. Та бүхэн маань ямарваа нэгэн байдлаар холбогдоод асуулт асуух бол холбогдож болно те Номуна. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр тэгж болно. За тэгээд Номунатад дараагийн удаа уулзтлаа бүгдээрээ баяртай. Өнөөдрийг те хайртай хүмүүстэйгээ бүгдээрээ сайхан өнгөрүүлээрэй. Өглөө болж байгаа нь өглөө, өдөр болж байгаа нь өдөр, орой болж байгаа нь орой тэгээд өнгөрүүлээрэй гэж бүгдд нь юу. Маш их баярлалаа. Баярлалаа. Сайн сайхтыг хүсье. За баяртай.